Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Сайхан зусч байна нөгөө нар буцчаад олддгоо гэдэг шиг те. Нар бас ингээ хаяа ирээд хаяа буцаад буцсан болов гэхээр бас хүрээд ирхийн гэдэг шиг. Өнөөдөр бол нар ирцэн өдөр байна тий. Мгм. Өчтөр бол буцсан өдөр байсан бороо ороод гэдэг шиг. Иймэрхүү л байлаа. Эрдэнэт хотоор сайхан байна уу? Сайхан манай Эрдэнэ нутагч угаасаа айгу тийм гоё нутаг штэ те. Өвлөнч гоё ингээл цас мас сайн ордог. Зунанч айгу гоё ногоордог. Ер нь бол манай Эрдэнэт айгу тийм гоё нутаг. Би ер нь тэгэж боддог. Харин тийм ээ. Эрдэнэт гээл тэгэхээр өөрийн ирэхгүй төсөөлөлд нэг тийм цэвэр, цэмцгэр, соёлтой, ёс суртахуунтай гэдэг төсөөлөл шууд бууж орж ирдэг. Үнэхээр гайхалтай. Тэгээ гүмэр хөрөлдөөний маань урилгыг сэтгэл дэлгэж инээд дүүрэн хүлээж авсан отходоо маш их нингүн талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Баярлаа. Өнөөдрийн зочин маань trauma coach гээд энэ одоо англи нэрийг буюу сэтгэлийн шарах эдгэрлийн хөтөч гэрэл түгээгч гэж хэлүүлэх зүгээр юм байна. Чиглүүлэгч гэвэл бас их зүгээр юм байна гэд олон талаас нь ингэж олж харахыг хичээсэн. Тэгээд сэтгэлийн шарах эдгэрлийн хөтөч отгоо гэдэг нэг инээмсэглэл дүүрэн сайхан бүсгүй өөрийнхөө бүтээсэн эрхэм нандин торгон дотоод ертөнц рүүгээ алхаж оруулсан дөөдөө нээсэнд дахин талархаж байгаагаа илэрхийлье. Баярлаа. Ямар гоё өрөөлтөй сайхан үгтэй юм бэ. Би ч одоо юм сайхан үгэд жоохон муу шүү. Би чинь жоохон нэг юм заах талын юм яриад байдаг те. Өрөөж мөрөөх талдаа их жоохон маруухан хүн шүү. За яг уу гэхдээ болох байлгүй дээ. Аа. Тэгээд хүмүүс ингээ ярилцлага эхлээд би таны ярилцлагаануудыг сонсоод өгчөөсөн бүх зүйлсүүдийг нөгөө судлахыг хичээсэн. Тэгээд тэр бүхнээс ингэж харж агаад өнөөдрийнхөө ярилцлагыг таны хүн болсон хамгийн анхны отгоо гэдэг нэрийг таны амьдралд олон л хүмүүс байгаа. Тэгээд таны энэ оновчтой нэрийг хамгийн гоёор дууддаг хинбэ гэж асууя гэж бодсон. Манай нөхөр штэ. Тэ маа нөхөр тэ яг ингээд бүр миний яг тэр нэг отхон тий нэг яг тэр нэг юм чухал үн цэнтэй гэдэг юмыг айхтар мэдэрдэг хүн өөрөө. Тэгээд трийг бас аягүй сайн мэдрүүлдэг. Тэгээд тэгэхээр нөхрөөгөө би яг ингээд оги гээл тий яг миний нэрээр дуудахад бол би үнэхээр амар капт амар happy гэдэг байгаа шүү дээ. Тий. Би Ямар бол гоё. өөрөө нэг залуудаа нэлээд дөнгөж 20 хүрээл нөгөө ээж аавгаа алдсан. Тэгэхээр нөгөө тий тийм нөгөө халамж гэдэг юмд ер нь жоохон бага байсан гэсэн үг. Тэгээд нөгөө 10 хүүхэдтэй айлын хамгийн бага би чинь өөрөө тэгэнгүүт нөгөө нэг ээж аваагаа нэлээд хөгшөрцөн ан төрсэн байгаа байхгүй юу. Тэгээд ээж аавтайгаа байсан цаг хугацаа надад айгүй тийм ховор цөөхөн тий. Тийм учраас нөгөө нэг юм миний яг тэр нэг юм отхон гэдгийг сануулдаг тий нэг юм хайрладаг. Тэгээ яг тэр үн цэний маань мэддэг тийм хантай айгүй Ямар гоё бахархсан. юм. Тийм байна. Ямар гоё юм бэ. Жохон хөндөр сэдв рүү оршуугүй өршөөгөөрэй. Би тэгээд нөгөө хүмүүстэйгээ яриад яхаар яахаар байхгүй дурсамжаас эхэлж ингэж дараагийнхаа хаалга босхыг давж яваад байдгийг. Тэгээд таны гэр ямар чимээтэй байсан бэ гэж би асууя та гэж бодсон чи одоо зөв юм болоо жоохон эргэлзээд явчлаа. Энэ Зүгээр тухай зүгээр. бодож Зүгээр. Юу штэ. Ерөнхийдөө зөв буруу гэж байхгүй шүү дээ, тий. Зүгээр л хоёр байна. хүний яриа, хоёр хүний өнцөг. За тэгээд миний өөрийн мэрэгчлэл чинь бас ядж яхад нөгөө хүнд хараагүй үнцгийг харуулах, санаагүй юмыг санах, магадгүй чамааг өөрт чинь өөрөөр харуулж өгөх. Тийм л ажил хийдэг шүү дээ, тий. Тэгэхээр миний бага нас бол ингээд ер нь бол амар юм шуугантай. Тэгээ нэг 10 хүүхэд. Тэгээ нэг юм 5-5-аараа үе байгаа шүү дээ, тий. Доотлын 5 үеийг ингээл байлдаал нөгөө бортко булацалтаал те би бинийгээ завдаад одоо тэр нөгөө яг л тэр бидний үе тийм л байсан шүү дээ те. Тэгээ ээж аваагаасаа нөгөө ажил хийгээд бараа нь харагдахгүй. Тэгэл нэг ах эгчнэрээр ер нь болоод өсгөгдсөн те. Хин жоохон наашаа айтайхан харна тэгэл тэрийгэ дагаал гүйжидэг нэг юм охин байлаа. За тэгээд манай аав бас нөгөө хичнээн ингээд ээж аваа маань ингээд нас орчихсан. Би энэ хоёроо зүгээр л ингээд дурсах дуртай. Тэгээ зүгээр л дурсах дуртай. Энд чинь зүгээр жам ёсны зүгээр шүү дээ тий бид нарт ч тохиолдно. Тэгэхээр яах вэ гэхээр манай аав маань болохоор ерөнхийдөө аягүй тийм харизм өндөртэй. За тэгээ дээрэс нэг юм жоохон диктатурны юм цэргийн тий нэг юм нөгөө генерал шиг тий нэг олон хүүхдүүд барих гэж ингэж амар ингэдэг. Ээж маань бол маш юм төвчээртэй дуугаа тийм хүлцэнгүү гэхдээ эмнэлгийн байгууллагад ажиллаж исэн ийм хүн байгаа. Тэгэхээр ер нь бол тийм ээж аавтай бол нэг их ойрхон байгаагүй шүү. Ээж аав өглөө явцдаг, орой ирдэг. Тэ? Ер нь тийм л байсан. За тэгэл ер нь их чахнараар өсгөгдсөн тэр дуранд ингээл ста нэр алцаад өнгөрсөн. Ийм дуу шуугантай амьдрал дундассан.
Тийм байна. Тийм гоё халуун одоо ингээд ах トゥ нартайгаа ээж аваа хайранданд үлхийдүүлж өсгөхөд одоо ингээд эргээд дурсахнаа танд дотоод сэтгэлд буюу гадаад энэ өнөрлөхүүн мэдрэмжинд хамгийн толд үтсэн үнэр юу вэ? Борцохны үнэр шүү дээ. Манайхаа тэгээ ээж өглөө 6 цагт босоод нэг ажилдаа явахаас өмнө нөгөө бидний хоолыг бэлдэж тэр чинь тэгээ нөгөө борцог ингээл яг тэр нэг борцохны үнрээр сэрдэг байхгүй юу. Тэгээ ийм тохиолдлуудыг би ингээл ээж гэл ингээл яхаар тэр үнэр угаасаа надад амар юм тод байдаг. Тэгээд яг аавын гэд ингээд үнэр гэд ингээд бодох юм бол ерөнхийдөө би аавын үнрийг биш харцыг нь аягүй сандаг. Тэгээ манай аав ер нь их ширүүн харцтай. Тэгээ ер нь бол ингээд харцаараа хөдөлгөнд бид нарыг за ийм хүн байсан. Тэгэхээр ер нь бол үнэр бол борцохны үнэр шүү. Ер нь гэхдээ бидний хүүхэд нас аав гэдэг тэр нэг уул чинь нэг хахад ер нь бүгд одоо ингээд нэг тийм нөгөө нэг үг хэлэхгүй мөртлөө биднийг яг тийм ингээд хөдөлгөөнөөр хүмүүжүүлдэг байсан тий. Нэг тийм одоо шанинч гэмээр юм одоогийн өнгөнөөс харахад. Гэхдээ уучлаарай би бас хараа нэг иймэрхүү талтай шүү. Миний яг өөрийн ингээд би яг үнэнд дуртай тий. За тэгэхээр ингээд бүх аав уул шиг байсан уу гэвэл бас худлаа. Тэ зарим бид нар ингээд аав нар маань бол биднийг уушгил байлгаж байгаа гэж бодож идэг. Гэтэл хүүхүүд өөрөөр хүлээж авах үеч байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр нэг тийм юу гэдэг шууд ингээд миний аав бурхан байсан, миний ээж та төгсөн үү. За тийм юм би юусэн ярьдаггүй байгаа шүү. Ерөнхийдөө ингээд хатуу тэ муу юм байсан, сайн юм байсан гэдэг нөгөө энэ талаас нь ярих аягүй дуртай. Энд чинь амар үнэн баггүй. Тэгэхээр нөгөө бид нар ингээд нөгөө нэг еврей ээж нарын хүүхдээ хүмүүжүүлдэг аягүй гайхалтай номыг уншаал ингээд бишрээлээд нь шүү дээ, тэ. Гэтэл яг тэр чин зүгээр яг ингээд үннийг харах юм бол хүүхдтэйгээ асууж байгаа зүйл хизээж худлаа ярьж байгаагүй л юм байдаг. Хүүхэд хүүснээс гардаг гэж худлаа яриаггүй л байдаг байхгүй юу? Яг л үнийн юмыг хэлдэг. Тэ? За тэгэнгүүт одоо юу гэдэг хүүхдээ ингээд том болоод чийстэй сайн хүн бол чиний төлөө хэлж ийн мэлж ийн гэхийнхээ оронд тэ энийг чи сурчих юм бол чамд ямар ашигтай юм бэ гэдгийг л хэлчихсэн байгаа байхгүй юу? Тэгээ бүр ингээд яг үзэх юм бол тэгэхээр ерөнхийдөө жоохон ингэж явдаг шүү би тэ нэг тэгэхгүй бол манай монголчууд ч нэг ээж аав гэл тэгэнгүүт нөгөө дундаач дуулаад тэ шүлгэндээч бичээл ингээд бурхан станаар ингээд нөө тий бас тийм байдаггүй тэ маш олон хүмүүстэй ингээд уулзаал ингээд явхад бас тийм байдаггүй. Тэгэхээр миний аав ээж бол өөрсдөө одоо хүүхдүүдэд хамаг чадлаараа л өсгсөн байгаа. Магадгүй зоологийн маань ээж авч гисэн тийм хамаг чадлаараа хамгийн сайнаараа өсгсөн. Гэхдээ тэрийг хүүхэд хамгийн сайнаараа гэж хүлээж авахгүй байх тохиолдол зөндөө байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг яг үний юм руу шууд ингээ орчдөг байгаа шүү. Битгий эмзэглээрээ тийм. Тийм зүйл айгаар. Амьдралыг ингээд зүгээр өөрийнхөө амьдралыг ингээд эвчүүлэх өмнөх ба дараах үе гэж юу байгаад ах шиг байна. Танаас энийг асуувал та хэлэх юм. Яг үнэ. Тэгээ өмнөх ба дараах те. Гэхдээ нөгөө энэ чинь одоос л миний мэрэгчлэлтэй холбогдчихно. Би хүмүүстэй уулзаад яг одооныхны амьдралыг яриулаад би энэ хүүхдийн бага насны юм байжээ гэж би шууд мэднэ. Эсвэл хүн надад бага насаа ярихад л би тэр хүнээс энэ хүний одоогийн амьдрал ийм л байгаа юм байна гэд мэдчихнэ. Тэ тэгэхээр чи энийг өөрчлөхгүй бол чиний ирээдүй ямар байхыг би шууд хэлчихэж байгаа байхгүй нэг ванга шиг хэлий гэдэг шиг тэ. Гэхдээ энэ чинь нөгөө би лаг болохоор биш. Энэ чинь нөгөө нэг тэ ажил мэргэжлийн л одоо тийм юм байгаад байна шүү дээ тэ. Тэгээд хэлчихэж байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн яг тийм одоо зүгээр зан чанарын хувьд ч гэсэн би хүүхэд байхдаа шал өөр л хүүхэд байсан байдаг. Гэтэл амьдралын туршлагын нөө нухлуулаад янз болоод тий энэ болох юм байна гэж явсараагаал тэгэл нэг мэдгэд яг нэг ойр залуу насн дээр ирэхэд өөрийн гисэн ертөнцийг харах тийм үзэгтэй болцсон тий. Тэгээ тэрийг үнэнгээд итгэцэн тэгээ тэрнийхээ төлөө айхтар ингэж явдаг тий. За эсвэл тэрэндээ хүрэхгүй байхаараа өөрийгөө айхтар голдогч гэх юм. Энэ зүйлүүд нь суугдсан байна. Тий. Тэгэхээр яг ийм зүйл байдаг. Гэхдээ одоо юу гэдэг чинь хүмүүс ингэж боддог. Би илүү сайхан зүйлийн төлөө хичээж яваа. Би өөрчлөгдөж байгаа. Би аюул олон бүтээсэн. Ингээд боддог. Гэхдээ яг үүндээ дотор байгаа ертөнцийг үзэл гэдэг юм чинь өөрчлөгдөөгүй бол нэг хол өөрчлөгддөг. Нэг тийм амар асар том юм алга уруулсан юм шиг өөрчлөлтөөр ховор их шарахаар дамжиж орж ирдэг. Тэ? Тэгээ тэрийг нөгөө ухаарлаг ойлгочих чаж бид нар ухаарлт нэг юм ухаарлаа. Жишээлбэл би аавыгаа насрахад нэг юм ухаарлаа штэ. Юу ухаарсан бэ гэхээр ингээл өвчих юм уу? Ингээл өвчих байсан юм бол тгийж их яагаад амарч чадахгүй ажилдаг байсан юм болоо? Миний аав жаргаж одоо үтсэнгүү хөлтэй штэ. Амар хөдөлмөрчгүй. Бидний өстө хураагаал, хумаал, ингээл загнаал ингээл их л сайн юм болох гэдэг штэ. Гэтэ тэр хүн яг өөрөө яг тухайн хүн өөрөө амарсан уу гэвэл амраагүй. Өтөө ингэ өгчих юм уу? Тэгвэл ээж дээр бас л өөр юм ойлгосон. Тэ?
Энд чи одоо нэг муу зүйл юм шиг харагдаж байгаа бодож хүнд нэг юм ухаарал өгөөд нь шүү дээ тий. За тэгэхээр ээжээсээ болохоор юу хараад байна гэхээр тий. Манай ээж бол бас амар төвчээртэй. Тэрс өөртөө юм зориулж чаддаг. Та нар л тэг, та нар л ингэ. Би яах вэ? Би яах вэ? Тэгсэн чи яасан бэ гэсэн чи яг нөгөө жаргадаг насан дээрээ харавчиж байгаа. Тэгээд ингээд дэвтэрт байж чад нас урж байна. Тэгэхээр эн чинь юу хэлээд байна гэхээр энэ хүн ээж маань яагаад өөрийгөө нэгт тавиагүй юм бэ? Бид нар боломжгүй байсан гэж боддог байхгүй 10 хүүхэдтэй хаагур нь өөрийгөө тавих нь үгүй шүү дээ. Энэ амьдрал чинь миний ээжэд зориулагдсан амьдрал. Ээжэд минь зориулагдсан цаг хугацаа. Тэ? Аавынх бол аавд зориулагдсан цаг хугацаа. Минийх бол надад зориулагдсан цаг хугацаа шүү дээ. Гэтэл тэр хүн өөртөө зориулах байсан цаг хугацаанаас өчүүхэн жижигч авч чадахгүй бүгдийг хүмүүс тарааж өгж байгаа нь өөрөө шарах нэг зүйл байгаа. Тэгэхээр тэндээс нэг зүйл. За энэ бол ингээд шарахаар дамжиж орж ирж байгаа ухаарлууд байхгүй. Одоо нэг юм хүнд цохилдоор тэгээ хорвооч яасан сони юм бэ? Шудраг бус байна. Эдрэг аль тэгэл янз янзмаар авчин. Гэтэл яг зөвхөн хувь хүний өөрчлөлт гэдэг бол энэ биш шүү. Энэ биш. Энэ бол яг үнэнгээ харсны дараа хүн ингээ алхамаар баг өөрчлөгддөг тухай өөр зүйл бол хавьж байгаа. Тэ. Ингээл нэг санийгүй юм руу оруулчих. За. Зүгээр. Наадах чинь бас амьдралд холиод байдаг юм шиг. Саяны таны хэлсэн наад нарийн нюанс буюу холбоосыг за одоо би ч юм уу манай найзууд ч юм уу мэдхгүй миний мэдж байгаа хүрээд эсвэл холдгоо ч гэж магадгүй. Гэхдээ бас 50% ч юм уу нэлээд холддог баха. Наад нюанс ч юм бол маш чухал юм байна. Тийм, холино. Тэгэхээр би өөрийгөө одоо өмнө нь би ч одоо 40 хүрч иж яг энэ зүйлтэй өөртөө ажиллах энэ зүйл рүү орсон шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө болохоор би яаж өөрийгөө хин гэж бодож байсан бэ гэхээр би өөрийгөө аюу хөдөлмөрч би яг аав шиг. Би ууггүй хөдөлмөрч би зүгээр сууж чаддгүй би амарч чаддгүй би амарч байгаа хүмүүсийг харахаар ууралдаг ингээд ямар санаа амар амьтдгүй тийм ч одоо үед залуу насн дээр л одоо л хийж явах хэрэгтэй бол одоо би яг нөгөө аавынхаа намааг яаж хүмүүжүүлсэн тэрүүгээр явж байгаа штэ. За тэгээ ээжийнхээ аюу амиа золиослогч. Би яах вэ зүгээр чи тэг. Тэгэл хүүхдүүдэд чийл яв, чийл эд, чийл жарга, чийл битгий зовоороо би яах вэ? Би бол зовж бол би даадаг гэдэг шүү дээ өөрийгөө. Би айгу зовлон үтсэн. Би бол энэ зэрэг юм даана. Чи бол чадахгүй гэл ингээл. Тэгээ ингэж гүгээд байна шүү дээ. За тэгсэн чинь би өөрийгөө айгу сүрхийн мундаг хүн гэж бодож ийсөө. Өнөө тий айгу тийм мундаг тий ер нь бол тийм за тэгэл ингээл ажил би ч өөрөө өглөөнөөс орой хотол ажиллана тий. Тэрийгээ би ингээ айхтар одоо хариуцлагатай хүн. Тэ би амьдралын төлөө зүтгэж чинь гэх ингээл явж байгаа байхгүй юу. Гэтэл энэ бол бүгд миний шарах байсан. Шарах. Өсөөд би шарахаар явцсан юм байхгүй юу. За тэгээд яг өөртөө ингээд ажиллаад тэ ингээд шарахаа ойлгоод тэрийг ингээд тэг эсэргүүцээд байх биш. Таниад тэ үнэн хараад хүлээн зөвшөөрөөд тавьж явуулаад за тавьж явуулсны дараа хоосрно шүү дээ. За тэр хоосрсон юм дотор чинь ингээд жинхэнэ өөрийнхөө ямиг оруулж ирэх гэл ингээд юм юмар явж шүү дээ. За ингээд явсан чи яасан бэ? Амьдрал надад амар утгатай санагдчих хэлсэн. Өмнө нь бол би зүгээр хийдэг юм аа л мэднэ. Өнөөдөр юу хийхээ би мэдээд байгаа байхгүй юу? Өглөө босно хүүхдүүдэд цэцэрлэг дурган заа тэгэл хоолой хийн, ажилдаа явна, орой ирнэ. За жахан амжихан болвол гэртээ их цэцэрлэгээ хийн, тэгин ингэн гээл те. Тэгээ миний амьдрал гэдэг нь өөрөө ажлын жагсаалт. Өглөөнөөс орой хүртэл завгүй байх. За тэгээ завгүй байж байгаа би аюулгүй мундаг байна гэж үзэж байгаа. Тэ? Би бол залхуур цугаагүй. Би бол амьдралын төлөө зүтгээд байна. Би бол стандар хэр чадлаараа яваад байна. Би өөрийгөө нэгт тавьсангүй. Тэргээр их бахарх юм шүү дээ. Одоо тийм ингээд амарч чадахгүй байгаараа бахарх нь, өдөржингөө завгүй байснараа бахарх нь тийм эн чинь бахархал юм шиг санагдчихсэн надаа. За гэтэл энэ нь болохоор миний амьдрал биш. Би зүгээр хийх зүйлийн чагсаалтаар өдөр хоногийг өнгөрөөж ирсэн. Ам арга зааж ирсэн ажил. Ам арга зааж ирсэн. Тэгээ тэрнгээр нэг жоохон цалин ахваараа ч юм уу эсвэл за нэг машин авчихараа ч юм уу за нэг байранд орчхороо ч юм уу болчих. Би чадчихлаа гэл өөр юм явж байгаа штэ санаа тий. Тэгэл одоо нөгөө хитүү хүүхдтэд бас загнаа штэ бас тэрж яа зүгээр ахаа тий. Та нарын төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй явж гин ста нэрэ тий. Бидний үед юм байгаагүй гэл загнаад явж байгаа штэ цаана. Гэтэл яг үнэндээ миний амьдрал гэдэг зүйл юус эхлэчихгүйсэн. Нөхөртөөгөө юу ч ярихгүйгээр ингээ хажууд нь 30 минут сууж чадахгүй. За ингэ цаг алдчихаар босоод одоо нэг юм хийж явах хэрэгтэй. Шагаалт юм тий. Ингээл цаг алдаал. Би нэг хараал ямар хараагүй ш. Тий. Би юугаа ярьдгийг ярих юм байхгүй чинь гэл ингээл тий. За тэгэл яах вэ гэхээр ажил тий. За тэгэхээр бит хоёр ч яах нь насны эцэст ингээ хөгшрөөд хамт амьдрын штэ.
Одоо хүүхдүүд яваад өгчнө. Марч 2 хүүхдтэй хоёулаа ингээд том болцсон. Тэгэхээр ингээд тэднийг ингээд гараа явчихна. За битээр хойлох нь үлдэнэ. За та нар энийг ийм зүйлийг харж ирсэн үү? Залуутай хоёулаа ажил хийгээл өглөө гараад орой ирээл те. Орой хоолоо идчихэл унтаад өгдөг. Ийм амьдралаар 30 40 жил явчаад насны эцэд тэтгэвртэй гарсан чинь хоёр биентэйгээ байж чадахгүй. Йоо энэ ямар хатгатай өглөө юм бэ? Өө энэ ч одоо яасан хэцүү юм бэ гээл те. Тэгэл эсвэл бол нэг юм өгцөр те би бинийг ингээл үгээрээ идээл ингээл те. Эсвэл бол хамт байхаараа юу хийх байл. Хоёул биенийг арга гахаал те ингээл уйдаал тэгжээс айлын хүүхд хараад туучна. Тэ? За тэрнийхээ хүүхдийг харъя, энийхээ хүүхдийг харъя. Хоорондоо хамт байж чадгаа байсан. Тэгэхээр энэ хоёр хайргүй өссөн үгүй. Үгүй шүү дээ хайртай. Тэ? Хайртай. Тэг яагаад хамт байж чадахгүй юм? Сураагүй шүү дээ. Ээж аав нь ч тийм имийг харуулаагүй. Бас л өглөө гараад ажилтаа бол энийг амьдрал гээд ойлгочихсон. Амьдрал ийм л байдаг гэж ойлгоцсон байгаа юм чинь тий. Тэгэл амьдрч өвөө амьдрал ийм л юм байна гэж өнгөрөх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь одоо яах нь зориудаар ингээд бүртгөө хамт цагийг гаргаад гэхээр өдөржингөө хамт суугаад гэсэн үг биш шүү дээ тий. Тим амьдрал гэж юу аах вэ? Тэгэхээр ингээд нэг юм 30 минутыг ч болтгоо ингээд юу ч яахгүй ч гэж болно. Хамтдаа суугаад тий. Магадгүй би биенийхээ ярьж байгаа зүгээр одоо шийдэж өгөөд ах хэрэггүй тий. Засаж өгөөд ах хэрэггүй шүүмжлээд ах хэрэггүй сонсоод ингээд тийм үү чи тэгсэн юм аа за гэл ингээд сууж штэ тий. Энийг би ирээдүйн 60 70 настайдаа сайхан ингээд хань ижилтгээ сайхан хөтлөхийн тулд өнөөдөр би эхлүүлж байгаа байхгүй. Бүртгөө яг 30 минутыг ингээд зориулаад тий. Хүүхдтэй цаг гаргах гэхээр манайхан тэгжээдэг тийм зааваалах хэвээр нэрэ. Тэрнийхээ оронд юмаа хийн штэ бид нар юмаа хийдэг гэдэг юмтай штэ тий. Юмаа хийн мөнгө олно одоо илүү сайн болно хүүхдийнхээ одоо сургуулийн төлбөрийг бэлдэнэ гэж байгаа штэ тий. Гэтэл хүүхд ч өөрөө харилцааг болцсон. Тэгснэ хүүхдээ харангуйтай юу да уцаа ухаад байгаа юм чи. Яасыг уцах вэ? Хүүхд чи ямар ч амьд харилцаа алга. Баяр баясгалан алга. Тэ гэр бүлтэй ээж аавтай шүү гэдэг мэдрэмж алга. Тэгэхээр тэр хүүхд уцаалахгүй шүү дээ өөр яах юм. Тэгэхээр тэр хүүхдтэй гарах гэдэг цаг чинь бас л нэг хараа 30 минут юм уу? Эсвэл хүүхд чинь ээжээ гэж ирж байгаа тэр цаг байхгүй юу? Ээжээ гэж ирэх юм лээ. Яс. Тэгэл сонсно. Шийдэж өгөхгүй. Ерөөсөө шийдэх гэдэг юм манайх хэвээр амар хийдэг. Ээж нь аав нь юм чинь дандаа шийдэж явах хэрэгтэй гэл. Үгүй сонсно. Тэгэл хүүхд ээж аавдаа ойлгогдож байгаа, хайрлагдж байгаа мэдрэмжээ тэр хүүхний ганцхан 10 минутын ярианаас амар гоё мэдэрчдэг. Тэгэнгүүт яах вэ гэхээр хүүхдэд тэр нэг юм пүүл мэдрэмжүүд нь орж ирдэг. Тэгнээс бид нар ингээл цаг гаргаад одоо бид нар нэг 15 6 настай хүүхдээ юугаач тоглох юм бэлээ. Яаж тоглох юм? Одоо бидний үед бол гүдэг матаг заатаг гэж гараад гүгсэн. Эдэрч тийм байхгүй шүү дээ тий. Тэр уцаараа тоглоо сууж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт гараач хөдөө гараа явахгүй шүү дээ бид нар ч. Тэгээ байгальтаар үгүй тэд нар шал өөр юм сонирхоод байна. Тэгэхээр нь л ингээл ийм байхгүй юу эднэр гэж гомдоод ах хэрэг байхгүй болчих жоохгүй. Зүгээр л чи өөрөө тэр хүүхдүүдтэйгээ хамт байж сурах тэр цагийг өгөхгүй бол чамайг хөгшрөөд ингээд гэртээ хэвдэж яахт чинь хүүхдүүд чинь ирээд бушуухан явна. Ээж аавтайгаа хамт байх нь өөрт нь тухгүй болчихдог байхгүй. Тэгэхээр энийг те би одоо ирээдүйн нөгөө 60 70 настай даад хөрөнгө оруулаад байгаа байхгүй одоо те одоогийн энийг миний хүү яасан гинэ тэгсэн юм уу за өөж наатаж нэг гэж бодохгүй чи тэгж бодсон юм уу за энэ ярианууд чинь тэрний баталгаа одоо нөгөө би ингээд те тэр данс руугаа мөнгө хийж байгаа гэсэн үг байхгүй да. Тэгэхээр энэ янз бүрийн хөрөнгө цуглуулж штэ те тийм хөрөнгө те тэгэхээр манай Монгол ээжүүд болохоор яадаг хүүхдээ манипуляцтай авчирдаг штэ өвдөд өглөө нэг өдөр ирэхэд чинь би өгцөн байх юм байна. Үгүй тэр чи одоо нөгөө байрны зээлмэл одоо ингээл үр хөвгтгэл бас нэг хувийн амьдрал зохиоцсон тий. Ингээл хүүгээ явж байгаа хүмүүс чинь заавал ээжигээ яагаад тийм ингээл өвдөж байгаа болов одоо асуухгүй бол ууралчих болов одоо тгийг хилчүүл гомдоод уцаа авахгүй болов гэж айж явах ёстой юм бэ. Тэр ээж аваа санаад ирэх ёстой шүү дээ. Зүгээр муу хайрлаад муу ээж дээр очие та. Тэгээ муу ээжээ санаад энэ очиод нэг аяг цайг нь нуугаад яг 5 үг сольчоод ирээ та гэх нөгөө үг сольдог ээж бол одоо тийм болох нь шүү дээ. Тэгэж хүүхд маань юм баяр баясгалантай ирээд ингээд ажилтаа гэд буцахтаа хүртэл ингээд хорогдоод тэ ингээд хорогдож шүү дээ. Ингээд ээж аавч гарах гоё шүү. Одоо ингээд дахиад жоохон байчих юмсан гэл ингээд байх жишээний ийм байх хэрэгтэй байхгүй. Гэтэл бид нар тийм биш. Яагаад ирэхгүй байгаа юм? Яагаад ярихгүй байгаа юм? Тэ? Тэ намайг өгцөн байна болох юм байна. За сквал бол юу гэдэг та нарын төлөө хамаг юмаа зориулсан. Та нарын төлөө залуунаас урьдсан.
Хин тэг гэсэн юм бэ? Хин тэг гэсэн юм бэ те? Гэтэл бид нэр өөрсдөө ингэж сайн дураараа хийсэн. Сайн дураараа хийсэн. Тэгээд тэг юу гэдэг та нар ирэхгүй бол хин ирдэг гэлтэй. Амт муу хэлнэ гэлтэй. Бидний төлөө амьдраад байгаа муу хайш нэг иймэрхүү зүйлүүд болоод байгаа хгүй. Тэгэхээр яг хөөр би зүгээр ингэж боддгийн. Энэ зүгээр миний хувь хүний үнцэг. Тэр нь юу вэ гэхээр тийм. Чи өөрийнхөө ингээд энэ амьдралыг хүн болоод төрсэн нэг сүнс штеп бид нар чи тий тус тусын нэг сүнс. Энэ тэр сүнснийхаа тий тэр нэг чамд зориулагдсан тэр нэг их хувь заяаг чи өөрөө жоохон идэлчихдэх үү гэж хэлмэрсэн мэдээд байдیں۔ Жоохон идэлчихдэх үү? Яг хэвээр 8 цагаа ажилдаа зориулдаг юм байж. Тэ? За нэг 2 цагийн одоо гэр орон цэвэрлэх хоол ундандаа зориулдаг юм байж. Гэхдээ чи гагцхүү өөртөө 1-2 цагийг зориулчаач өдөрт. Тэ? Тэр үедээ одоо үсээ самнаа сууж идэх юм уу? Эсвэл гоё номоо уншаа сууж идэх юм уу? Эсвэл одоо яг тогломоор явал тоглоо сууж идэх юм уу? Тэ? Яад ч байсан л нэг өөртөө нэг тэр цагаа өгөөч. Тэгжиж чи насны эцэст хүүхдүүдэд тэгж дарамтлахгүй байхгүй. Чиний төлөө би бүхнээ зориулсан, би хамаг юм алдсан, асгацсан. Тэгээ тэр хүүхдүүд нь ээжийнхаа зовлон дээр гიშгэж жагаад гарч ирсэн хүмүүс юм шиг тийм guilt гэмээ мэдрэмжтэй. Яа, наач ч ямар амар сонсогдож байгаа тий. Ийм мэдрэмжтэй явж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдээ өрөвдөхгүй шүү дээ ээж нар. Тэгэхгүй яа тийм. Чиний төлөөс та хамаг юм зориулсан. Ингэхгүй яа тийм. За тэгвэл өнөөдөр бид нар хүүхдээ ингээд айн гэж сонсоод ингээд өгч чадахгүй. За яг мөнгөний бэлдээд яа заад өстө тэр дэлхийн мунд сургаанууд Америкт, Австралид одоо тий сургана гэд бэлдээд байна. Яг нөгөө мөнгөний нөгөө за маа минь хүн ингээл одоо амьдралаа аваад яваараа гэсэн чинь хүүхд чинь өөрөө ингээд нийгэмдэр гарах боломжгүй өөрөө маш их травматай, маш олон тий сэтгэлийн шарахтай болсон. Нөгөө цуглуулсан мөнгөийг чинь одоо хөсөрдүүлээд сургууль хайчихвал яах юм бэ? Тийм үстэй. Гэтэл халуун дулаан юм дотор байгаа хүүхд чинь чамаар мөнгө цуглуулахгүйгээр өөрөө тэтгэлэг аваа явчихна хөөе. Өөртөө итгэлтэй амар амьдралыг гоёор харцсан тий боломжуудыг дандаа хардаг. Ийм болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр би энд ингээ хөлсөө гоожуулаад мөнгө цуглуулаад тэгээ хүүхдтэйгээ уулзахгүй байх юм уу? Хүүхдтэйгээ илүү тий нээлттэй ойр дотн ингэж байжгаад хүүхдтэй өөртөө итгэх итгэлийн нөгөөд ингээд тий амьдралд ингээд гоё мөрөөдөлтэй болох юм уу? Аль нь илүү үн цэнтэй вэ? Тий эсвэл өөрөө зовж хүүхдээ тэгж явуулчаад дараа нь хүүхдээ нөгөөхөрөө манипуляцтай сууж явах юм уу? Одоо мэдхгүй би чиний талаар хамгийн зориулсан. Одоо чиний байж байгаа царай энэ гэд хүүхдэд дээрлэхээ сууж явах юм уу? Тэ? Тэгээ энэ зүйлийг бас ингээд бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг бол би өөрөө ингээд одоо яг ойлгоод ингээд аюул сайн бодож тэ одоо би ингээд 45 настай гэдэг чинь 60 нас хүрэхэд чи юу хүн байхад тий. Хаяанд байна. Тий, хаяанд байгаа сте. Тэгэхээр яах нь вэ гэхээр одоо энэ би бол хүүхдүүдэд алдсан шүү дээ. Ягаад гэвэл би нэг өөрөө шарахтайс учраас хүүхдүүдэд маш их шархлуулсан, хаягдсан, сонсгоо болцсон, загинцсан, өөрсдийг нь голчихсон, тий өмнөөр нь ороод юм хийчихсэн. Би ингээ бүх сайхан юмнуудаа хийцэн байгаа хүн байхгүй юу? Тэгэнгүүт би одоо ингээ алдцсан. Одоо өстөн нэрээ би ингээл харамсаад ах хэрэггүй. Тэгэхгүй шүү дээ. Өнөөдрөөс эхлээд би өөр ээж байчихад хангалттай. Өөр ээж гэдэг нь шүү дээ, тий шин дүр гаргаж ирэх биш. Чи өөрөөр байж эхлэх хэрэгтэй. Одоо худлаа байхад болохоор. Өөрөөр байх юм шүү дээ. Гомдчихвэл гомдож байна. Дуртай байвал дуртай байна. Тэ? Дэмжчихвэл дэмжиж байна. Мэдхгүй байвал мэдхгүй байна. Бид ч адилхан бүгдээрээ ижлэх нь л нэг удаа амьдарч байгаа. Тэ? Мэдхгүй байна. Тэгвэл яах вэ? Ээж нь ингэж бодож чинь чи юу гэж бодож чинь? Тэ? За энэ зүйлийг ингээд би одоо өдөр болгон чатлаараа л багаар хийж байна. Тэгээд хүүхэд өөрчлөгдөж байна. Илүү хүүхэд өөртөө аягүй итгэлтэй болж эхэлж байна. Тэ? Өөр болоод байна. Тэгэхээр би нэг тэрэнд зориулаад цаг гаргаж байгаа хичээж байгаа за одоос ингэж ухаантай үг хэлээд тэгээд хэлэхээр би тэгж ийм бодохгүй. Зүгээр л яг ээж байгаагаараа тэ? Ерөөсөө ингээд яг үннээрээ тэгээд таалагдахгүй юм гарлаа гэнгүүт загнаад ах хэрэг алга одоо. Ээж нь энэ ингээд ээж нь ингэж бодоод байна. Тэгж нэгсдэ цувширч чадахгүй байна. Хоёулаа ахаа бодъё. Чи ч бод, би ч бодъё. Тэ? Гэх мэтчлэнгээр нөгөө ингэж харах хүүхэд чинь нэг юм би тэгэл яг тэ нөгөө өөрөө нэг олон хүүхэдтэй айлд байсан юм болохоор манай аав маань бас тийм хатуу хүн байсан болохоор чаавас нөгөө
Бидний амар давраад байна гэх тэгдэг байхгүй нүүр өхөр бөксөгчгийн ингээл те нэг үнэрлэлчгингүүд хүүхэд нь ингээл одоо аавыгаа дагаад эхэлдэг юм шиг байгаа нь те нэг ингээл тэгэнгүүт тэрийг даварсан гэдэг юмар ингэж орчуулад байдаг гэсэн учраас би ч гэсэн анхандаа хүүхдэд давраачихгүй гэж аюух айдаг байсан. За одоо бүх юм бэлдээл. За одоо ингээд бүх юмд нь заа гээл. За одоо ингээд бүгдийг нь ойлгоол те. За одоо ингээд өөрийн хооронд байлгаалсан чинь хүүхд давраад буруу тийшээ будаа тэгээ явчих үү дээ гэсэн чинь үгүй байгаа. Үгүй. Яагаад үгүй байгаа юм? Яг нэгд хүүхэд ухаантай байна. За хоёр дахь юм бол чи өөрөө айгу тийм үлгэр дуурайлсан тийм юм байна. Өөрөө тий чи өөрөө ингээд гэртээ ингээд ар зат арх угаалтай ингээд агсан тавиад ингэдэг хүн биш байна. Тэгээ хүүхэд ерөнхийдөө тэр нэг төлөвшөд байж тий гэрийн уур амьсгалаар ингээд өссөн юм байна. Хичнээн олон зүйл дээр шархалцсан байгаа ч гэсэн байна. Тэгэхээр яах нь гэхээр үнцэн хүүхэд чи өөрөө яг юмыг жоохон харах өнцгөн яг энэ тэндээ ингээд өвдөрсөн ч гэсэндээ бас нэг суур нь явж гинаа л гэсэн үг байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ингээд жоохон хүүхдтэй итгэж найдаж сурах гэх юм тий. За энэ зүйлийг ярмаар байдгаа. Дээрээс нь би бүр ингэж боддоо шүү дээ. Залуу хүмүүсийг одоо ингээд харахаар бүр хямд ингээд шүү дээ. Ихэнх залуу гэр бүлүүд ингээд яг ингээд бие биенийг хараад дурлаа шүү дээ. Одоо ингээд хайртай мэртэй гэл тий. Тэгэл манай Монгол гэр бүлд ч бол хүүхэд төлөвлөлт гэж байхгүй шүү дээ. Тий. Угаасаа гэр бүл төлөвлөлт угаасаа байхгүй шүү дээ тий. Явж байгаа жирэмсэн болцсон. За одоо хүүхдтэй болсон чинь суугаас гэл тий. Нөгөө тал нь ч гэсэн ингээд өө одоо чи амьтны хүүхд жирэмсэн болгоцсон гуйхаас гэл тий. Ингээд за тэгэл амьдрал ер нь манайх ч нэг ингэдэг үстэй тий. Нэг төлөвлөөд байгаа юм байхгүй. За тэгвэл тий эсвэл ээж нар яадаг вэ? Тэг ингээд сургууль соёл ээж нар өөртөө хатуу нэг гашуун туршлага яриад байгаа байхгүй. Залуу наснда жоохон чи юм үзээчтэй, ингээчтэй, эрт хүнтэй сууж яах юм бэ? Одоо чиний хүүхэд нөө ингэж хэлэх хэрэггүй штэ чи зөв хэлэхгүй байна. Яаж одоо мааматай болохоос хамгаалах вэ гэдгийг зааж байгаа шүү дээ. Чи бэлгэвч яаж хэрэглэх вэ? Миний хөө тий эм нь бол ийм хамгаална, бэлгэвч ийм хамгаална. Миний хөө чи энийг ингэж хэрэглэх ёстой. Тий энийг сурах ёстой. Энэ соёл шүү гэдэг юмыг ингэж хийх ёстой шүү дээ. Тэгнээс одоо нэг 21-р зуунд анхныхаа биеэ өгсөн хүнтэйгээл насаараа суудаг гэх нэг юм сони юм яриад чи яхав тэрэндээ итгэдэг юм багаз. Тий хүүхэд тэгж амьдрахгүй. Тий тэгэхээр тэр юмнуудыг жоохон үнэнгээр нь хүлээж аваад энийг нь тайлбарлаж өгөөд явуулах нь битгий жирэмсэн болчоороо гэж хэлснээс хамаагүй дээр байхгүй. Тэг хилээд байхад болоод ирэх юм аа гэж бид нар сууж идэв ч тий. Хилээд тайлтай ингээл хэлэх биш арган зааж өгөөгүй байна. Еврей чиг ажиллал та тий. Үний имийг нь хэлж өгөөч одоо ингээд нэг наатанда тий. Үнэнгийг хэлж өгөөч хүүхэд тий ямар нэгэн тохиолдлоор ямар нэгэн байдлаар юу ч болохыг билээ мэдэхгүй шүү дээ тий. Тэр зүйл болоход чи яах ёстой вэ гэдгийг л хэлж өгөөгүй байхгүй. Яхаж мэд. Ингээд тэр зүйл болоод байна. За тэгээ яг ингээ хосуу суунаа. За 3-5 жил амьдраад ер нь салж байна. Ихэхэн. Одоо хараарай. Цэцэрлэгт байгаа хүүхдүүдийн тэ нэг 3 наснаас 5 настай ингээ хүүхдүүд ихэнхдээ нэг нь ингээ сингл ээж аавар өсөж идэг. Эсвэл эмээ өвдөр байж идэг. Ер нь барыг тална байгаа штэ. Яагаад ингэдэм бол? Энэ хүүхдүүд маш их шарахтай байна гэсэн үг байна. Маш их бага насны шарах байна гэсэн. Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр шархаараа таталцаад нэг хүнтэй суудаг байхгүй юу? Энэ ингээ сайн ухах юм бол их тий том асуудал байгаа. Таталцаж суудаг. Тэрийг хайр гэж андуурдаг. За зүгээр нэг ерөнхий нэг жишээ яриа. Гэхдээ бүх хүнийг тийм гээгүй шүү. Ерөнхийдөө эцгийн хайр дутуу, эцгээсээ шархалсан ямар нэгэн байдлаар тий эрэгтэй хүний хувьд нэг тийм траума авсан ямаргүй нэгэн байдлаар тийм юм да тий бага насандаа тийм холбоотой байсан бол одоо нөхөр сонгохдоо ихэнхдээ нөхөр сонгохгүй аав сонгодог. Өөрөөсөө нилээн настай хүн. Тэ? Тэгэхээр бид нэр зарим хүмүүс яриад идэв шүү дээ. Энэ амар гоё хүүхэн мөртлөөстэй амар хөгшөө өвгөнтэй суудсан ёстой хөрөнгөнд нь болсон тий. Үгүй шүү. Манайхаа тэгж одоо өрөөсгөл бодож болохгүй. Тэр хүний цаатал юу байгааг бид нар мэдэхгүй. Сайхан хүүхэн байлаа гэж бүх юм сайхан гэсэн үг биш байхгүй юу? Тэ? Гэтэл тэр хүний сэтгэл зүйд нь тий одоо юу гэдгийг нэг юм түшиг нэг тийм аавын нөмөр амар хэрэгтэй байгаад идэг. Гэтэл тийм хүнтэй таталтаад суучна. Нэг тийм хүн өөртөө жоохон санаа тавингууд яг нөгөө нэг шархных нь хэрэгцээ. Баггүй юу? Хайрлагдчихна. За энэ хүн л намайг ойлгох юм байна гэж суучж байгаа байхгүй. Гэтэл яах нь нөгөөг чинь 5 жил амьдраад ирсэн чинь нөгөөх нь ингээд болцсон. Нөхөр нь болцсон тийм ингээд тийг ингээ одоо наа чинь тэг та нар одоо зугаалаад юу хийдгийг очиж архил унаас одоо байл одоо тэгнэ гэж юу яа наа дуу чи ямар сони сойл гайл тийм ингээд тэгэхээр нөгөө хүүхд эмэгтэй чинь нөхөр биш юм байна гэдэг мэдэрч эхэлнэ. Тэгээд яах нь гараар тавилт явагдаж шүү дээ.
өөр хүнд татагдсан шүү дээ. Өөрийнхөө ийм залууд ч юм уу. Тэнгүүт нөхөр яг хартаж эхлэн шүү дээ. Энэ залуу хүн болохоор намайг ороход явж гин гээл те. Гэх мэтчлэнгээ яг зүгээр нэг гоё подкастт орж ирсэн нэг сонь яриа л те. За яг. Тэгтээ чи хүний л амьдрал шүү дээ те. Тэгэхээр ерөнхийдөө би юу гэж хэлэх гээд байна гэхээр шүү дээ. Хүүхдүүдэд засгаж битгий оролт манайхаа. Яагаад гэж хүмүүс хүүхдүүдэд засах гэдэг. Манай хүүхд болохоо очлаа. Хүүхдээ сэтгэл зүйчтэй уулзуулмаар байна. За хүүхэд уулзлаа хөрхийн нэг хэдэн удаагийн уулзалт тавуултгийн. За нэг 4-5 удаагийн уулзалт. Манай монголчууд дээ шүү дээ сэтгэл зүйчтэй 3-аас илүү удаа уулзаж чадахгүй. Яагаад? Мөнгөнд дийлэхгүй. Нэгт. Яагаад тэгэхээр сэтгэл зүй гэдэг нь өөрөө ямар том ач холбогдолтой зүйл вэ гэдгийг одоохондоо бүрэн сайн ойлгоогүй байна. Ихэнх хүмүүс. Тийм учраас яах нь нэг баг 2-3 яваад одоо наа чи өөрчлөлт гарахгүй бол байлбай. Тэ гэтэл гадаадад бүтэн жил 2 жил тэ сэтгэл зүйчтэй ажиллаж гин явж гин ингээл тэ яваад байдаг байгаа. Тэгэхээр яах нь та нар маань хүүхдийг сэтгэл зүйчдээр уулзуулаад тэнд яах нэг юм ойлголтоо хүүхэд гэртээ ирээл гэрийн уур амьсгал яа гэх вэ? Нөгөө ээж нь буруутгадаг, аав нь загнадаг, эсвэл юм нэгдэг тэ янз янзын зүйл нь болж л байна. За тэгэхээр ээж аав нар ингэж бодно. Хүүхдийн чинь зүгээр явбал хин загнаад байд юм бэ? Тэд нар чинь үнэхээр болохгүй байгаа юм чинь дээ. Юм ин бэлдээл өгөөл ингээл хангаалахад авраад байгаа юм чинь дээ. Үг сонсохгүй байгаа юм чинь дээ гэл ингээд тэгдэг те. Тэгэхээр яг үнэндээ биш те. Шархалцсан хүүхэд биш те. Өглөө босоод шүдээ угаах хөтл асуудал байдаг байхгүй. Ороо шүдээ угаах. Бид нар бол хараад ингээд юу сүртэй наачдаа станараа те. Хүн зовоол ингээд шаналалах юм юу гэдэг босооч чи яасыг бодд ингээд. Ингээд байгаа шүү дээ те. Үд боллоо өхрийн дуу яасан ийсэн гэл те. Шархалцсан сэтгэл зүй бол босч ирж чаддаггүй байхгүй юу? Бидний үед яагаад босч ирээд байсан юм? Одоо бид нар өөртөө харьцуулдаг байхгүй юу? Өмнө бид нар ч одоо загнуулаад янз янз болол тэгэл хэвээр тий. Тоохгүй шүү дээ босоод ирээд гойдоггүй л явж байгаа шүү дээ тий. Яагаад ингэж байсан юм? Бидний дан айцсаар манипуляцсан байхгүй юу? Ээж хэлдэг үг, манай ээж хэлдэг юм шүү дээ. Нэг жоох өөртөө таалагддаг. Даав чи ирэл уурлах байх та. Одоо тэгэл яах та аавд бол ороолгуулна да чи. Мөнхийн айцсагаас бид нар нэг тийм нэг тий манипуляц за эсвэл ээж нар яадаг бүгдийг дуурхай болчихдээ шүү. За бүр ингэдэг ээж нар одоо байна шүү. Охтууд нь насанд хүрээд хүнтэй суугаа хүүхэд гаргацсан байхад нэг санаа оноо жоохон зүрэнгүүд охиноо болгоцсон. Зөө. Гуйж ирэх юм байна л да ээжигээ ингээд тий гимшээд ингээд гуйж ирж байгаа. Тэгээд яагаад болгоцсон юм бэ гэдээ асуухаар. Өөстө би бол хамгийн юм зориулж өсгсөн. Өөстө үдий зэрэгтэй болгосон. Тэгээ өнөөдөр надаа ингэж хандж байгаа бол одоо өстө нэрээ өстө огчин байна. Тэгээ тэр охин заавал гуйж ингэж ирэх хэвээр ээжийг ингэж дуучлаарай ээжээ миний буруу байсан тэгж буулгаж авах гэдэг шүү дээ. Бидний үе чад нэг иймэрхүү. Тэгэхээр одооных бол тэхгүй шүү дээ. Манайхан одооных нь тэхгүй. Тэгэхээр яг нөхөр хүүхдийг сэтгэл зүйчтэй явуулаад тэгсээр нэ өөрөөсөө энд ингэж тий гэр бүл дотроо нөгөө л хуучин байх байдгаараа байгаад байгаа бол хүүхдийг сэтгэл зүйчтэй явуулах хэрэггүй. Ээж та аав та өөрөө өөрсдөө үгүй. Жоох үнгийн өөрчлөгдөх гэдэг үгийг бас нэг жоохон зөв хэрэглэх хэрэгтэй гэж би бодож байгаа. Өөрчлөгдөх гэдэг нь шин дүр бүтээх биш шүү. Дотроо уурлаад байгаа. Тэгсээ гадна уурлахгүй. Тэг ингээд ууралж болохгүй. За энэ дүр штэ. Зөрчилдөд тийм штэ. Тэ дотор гадар хоёр чинь дүр. Тэр чинь бүр маш хэцүү. Би хүүхдэд задмааргүй байдаг. Тэгтээ бүр ингээд бүр аргаа бараа цогчлоо гэл тэгээ тэрэндээ гимшсэн. Тэгээ уйлцсан өөрөө тэ ингээд би хүүхдэд цогчлоо гэл тэ уйлж молол шаналаад байна штэ. За тэгэхээр яах нь гэхээр ээж өөрөө чи шархаа эдгэхгүй бол хүүхдэд тэгж ойлгоно гэдэг нь өөрөө жоохон ховор чи дүр бүтээж л ойлгох гэж хийж байна. Ахаар ч өөрийгөө золиослох болж байгаа байхгүй. Ууралмаар байсан ч ууралж чадахгүй, хэлмээр байсан ч хэлж чадахгүй те. За одоо ингэчүүд нөгөөх нь уурлаагаараа явчих واخ. За одоо ингэчүүд нөгөөх нь гомдоод одоо нөгөө шарах марах гэдэг янз янз юм яриад ингээд унах байх. Эсвэл одоо хүүхдийн хүчирхийлэл болчих واخ те. Битгий юм бацаанд оролдоо ээжүүдээ аавда. Та нар өөрсөндөө жоох ингээ те ороод өөрсдөө үннээрээ байдаг болоо сураатгаач те. Тэгэх юм бол хүүхдтэй ойлголцоход арай хэлбэр, арай амар болдог. Шууд л ингээл алга уруулсан юм шиг гоё болохгүй ч гэсэн хугацааны дараа мэдээж тэр процессын дараа яадаг гэхээр өмнөхөөс өөрчлөгддөг юм байна. Энийг би бол амьдралаараа одоо харцсан байгаа хүн байхгүй юу. Тэгээ яагаад тэгэхээр би өөрөө хүүхд гаргаагүй эмэгтэй. Тэгээ би 2 хүүхэдтэй. Тэгэхээр яг би хойд ээж байна шүү дээ. Тийм үү? Хойд ээж. За тэгэхээр
а миний хүүхдтэй өөрийнхөө хүүхдийг одоо ингэ учрыг олоход хэцүү байгаа нийгэмд тийм үү? Одоо муугаар ярихад хүний хүүхдийг учрыг олно гэдэг чинь өөрөө нөгөө шатар даам багхгүй юу? Тэ? Тэгтэл хойд ээж аавыг айхтар айхтар л гэдэг тий. Тэгвэл яг төрсөн ээж ааваас баг шархлуулдаг. Хүний хүүхдийг барьж зодоод идэггүй байхгүй юу? Амар муухай өгөр доромжлоод идэггүй байхгүй юу? Тэр чинь бас нэг тийм ингээд өөрийгөө аль хүртэл явахгүй гэдгээс нэг юм зогсоох юмтай байгаа байхгүй юу? Гэтэл төрсэн ээж нар нь охтуудаа бол төрүүлсэн юм чи алчиг л дайраад ич наачаа та тий. Миний толгой мөрөн дээрээ байхад чи ер нь эцэцдэг алтай. Уучлаарай. Маш олон эмэгтэйчүүд. Маш олон эмэгтэйчүүд. Одоо нөгөө бурхан мурхан гэж дуулаад байгаа ээж аавдаа асар их гомдолтой харилцах учраа олохгүй. Тэгээд ээж аав нь учраас те дургу байсан ч гэсэн тэг ингээл хамаарж идэг, очиж идэг. Тэг тэр гүйлт гими мэдрэмж авж идэг, алдаа гарах ирэхгүй болцсон те зөвхөн ээж аавтайгаа юу ярьдаг гэж дандаа амжилт. Дандаа болсон юм а ярин заяа. Аюу өрөвдмөр. Өөрийнхөө сул байсныг алдаа гаргаснаа те бүтлэх гүйтснээ те зөвхөрж байгаагаа ярьж чадахгүй. Яагаад гэвэл тэгж ярьж болохгүй шүү дээ. Тэр хүний зовлон дээр те тэр ээжийнхэн тэр амар тийм зовлон дээр нь би ингэж үдий зэрэгтэй болчоод одоо би ээжтэй тэгэж муу сайн юм ярьж болохгүй шүү дээ. Ээжигээ дахиж зовоож болохгүй шүү. Тэгээд яах нь нөхөртөө зодуулаад гэртээ сууж байгаа шүү дээ. Тэрийг ээж авдаа хэлэхгүй шүү дээ. Тэгээ ээж авдаа хийсэн ч гэсэн ээж аав нь юу гэж хийж хогч нь болж хин чамаа тэрнтэй суу гэсэн анханасаа хэлсэн бидтэй. Өөрөө чинь би жирэмсэн битгий болчоорой гэсэн чи өөрөө болоод ирсэн бидтэй. Гэхдээ скул сал нийл байл. Айгүй ингээ тэ нэг юм. Тэгэхээр яах нь ээж аав өөрчлөгдөж чи 30 настай байна уу 40 настай байна уу 50 настай байна уу тий. Чи өөрчлөгдөж чиний хүүхдүүд одоо ээж аавынхаа тэргэд аюулгүй мэдрэмжээ мэдрэх хэрэгтэй шүү дээ. Нөгөө туулсан бэлгүүн гэдэг шиг яг өөрөө ингээд амьдралаас туулаад өмнөх амьдралаасаа хараад нэгтлэн бодогч мэрэгчлээ байжгаад ойдолчиг ингээд амьдралын дунд зөндөө юм хийж хагаад таныг одоо ингээд тулах цэгчин болсон хүн гэж байдаг байх. Эсвэл үг өгүүлбэр гэж байдаг байх. Эсвэл амьдралын нэг тийм зүйлсийг та ингээд сая ярьлаа шүү дээ тийм ээ. Гэтэл асар олон ээжүүд тань шиг ингээд тулах цэггүй ч юм уу. Эсвэл ингээд тэр олон манан донд төөрөөд явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээ таны яриаг сонсоод нэрэл би чи өөрөө өөрлөгөө өнгөх аваас яг тэр одоо юу гэдгийг эхлэл гэдгсэн үү одоо өөрийнхөө ойлгоод байгаагаар шинжлэл өөрчлөлт гэж нэрлэнэ үү мэдгүй юу гэж нэрлэх юм байгаа. Тэр юм нь зөвхөн өөрлөгөө харсан цагт ирэх нь байна шүү дээ гэж хаасаа их олон жишээгээр бидэнд ярьж өглөө. Ингээд энэ нөгөө хүн чи хүнтэйгээ харилцаж яг юм нэг амьд ийм сүлэлдэн байж их одоо таны төрөний хэлдгээр одоо дэвшил гэх юм уу хөгжил гэх юм уу зэрэгцээ хөгжил гэх юм уу нэг тийм их чухал зүйл байгаад ах шиг байгаа юм. Тэгээ би таны олон ярилцлага за тэгээд яг ингээд инээгээл яг өөрийнхөө үнэн байгаа энэ хүний дотоод тэр газар зүйн зурагт нь хаана нь уулна, хаана нь горхино, хаана нь бэлэнгарна, хаана нь манна нь будна нь байдаг бол гэж үнэхээр их сонирхоод байгаа. Тэгэхээр та өөрийнхөө тэр дотоод сэтгэлдээсэн тэр 10 бужигнаж энэ тэр босч ирж хагаад таны яг одоогийн отгоог бүтээхэд хүчтэй нөлөөлсөн одоо хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл юу байна вэ? Гоё асуултаа тий. Тэгэхээр айгүй хүчтэй шүү дээ. Хүмүүс ингээ өөрийнхөө хувь хүний хөгжил мөс рүү орж байгаа хүмүүс тий ингээл гинт нэг өдөр амар ухаар зэхээрэл ингээл өө би чинь болохоо болцсон юм байна. Би л нэг өөрчлөлтий гэж орж ирдэг байхгүй юу? Угаасаа яадаг вэ гэхээр тий худгийнхаа ёроолд унсан цаг. Миний хувьд бол одоо тэр нь миний хамгийн том одоо чухал зүйл маань гэдэг байхгүй юу? Худгийнхаа ёроолд унж байгаа. Тий би бол тэмцээд байгаа. Би чи өөрөө нэг тийм одоо юу гэдэг жоох юм цэрэг диктатурны байдалд байсан учраас нөгөө жижиг сажиг юм дээр ингээл гоншхонж байгаа хүнийг аягүй тийм сул гэж үздэг байхгүй юу? Одоо тийм ингээл юм за чи ийм хийм байж л идэв шүү дээ үсэн амьдралд те чи юундаа уйлдیں۔ Чи босооч чи гээл те нэг энэ чи одоо миний аавын сургаа штэ те нөгөө манай аав чи ингээ уйлдангууд чи өргөдүүлэх гээд байгаа юм уу? Чиний нулимснаас яах юм уу? Те хин тийм арчаагүйгээ харуулах гээд байгаа юм чи гээд аягүй тэгдэг байсан. Тэгэхээр яг тэр чинь би ингээл амьдралын минь үнэн одоо итгэл үнэмшил болсон байгаа байхгүй. Тухайн үед бол аавдаа гомдчихсэн ирнэ. Тэгчээд миний яасан ингээ явсан зүйлүүд юу вэ гэхээр те ингээд аюу залуудаа ингээд аав ээжээ алдсан.
За тэгээд цаашгаа ингээ ганцаараа л амьдарч байгаа шүү дээ. Тэгээд өөрөө хүүхэд гаргахгүй. Тэгэхээр айгүй олон залуу малууд хаягдчихж байгаа шүү дээ. Би ч одоо бас энэ ч одоо хүний л амьдрал ахгүй юу. Хүн итгэж байгаа та ингээл би одоо нэг юм дутуугийн мэдрэмжтэй би өөрөө хүүхэд гаргадгүйгээр нэг юм дутуу гэдэг мэдрэмжтэй тий. Гэтэл одоо Монгол ээжүүд бас яг юм баг шүү дээ. Нэг даавар хүүхэдтэй учраас амар дутуу. Тэ нэг юм гмийн мэдрэмжтэй. Одоо би хүүхэдтэй юм жахаж хүнтэй сууж болох болно штэ. Ваа яагаад те болохгүй гэж над хүүхэд гэдэг чи айгүй чухал зүйл штэ. Та нар одоо яагаад энийг юм алдаа юм шиг ойлгоод байгаа юм бэ? Чиний энэ байдал чинь хүүхэд өөрийгөө шууд амар гэмтэйгээр битрэн штэ одоо. Тэ? Намайг байгаа учраас ээж минь хүнтэй сууж чадахгүй байна. Намайг одоо л ээж минь насаараа ганцаараа явчлаа. Одоо ингээд гюлт руу ороод энэ хүүхэд чам. Тэгээд чамаас юу ч нэхэх болно шүү дээ тий. Тэгэхээр ингэж яваад ч гэдэг юм тий. За ингээд та хаягдч маягдаад явсаа. За тэгээд ингээд надад ч нөгөө юм өвлөгдөж ирсэн хөрөнгө юу ч байхгүй тий. Ингээд одоо ингээд байшин байрлага одоо юу ч гэдгийг тий. Ингээд юм байхгүй. За тэгээд ингээд байр маяр хөслөө хүний л амьдрал ингээд явж л байсан. Залуу байсан учраас бас ингээд аим шүд зуудаг. За тэгээд дээрэс нь нөгөө хүнд муугаа үзүүлэхгүй гэдэг манай Монгол сэтгэлгээ байна. Бас дээрэс нь тий. За тэгээ яах нь гэхээр би юу гэж боддог юм бэ? Урт нь манлаадгүй маа гэхэд нөгөө нэг тий хамгийн сүүлд нь орохгүй хүн шиг нэг дунд нь холилдоолтой ингээл нэг юм амтан хүн шиг л амьдрал дуусчих юмсан тий ерөнхийдөө яг үннийг хэлээд айгүй харамсалтай нь би яадаг гэсэн байна. Хурдан хөгшрөх юмсан гэж боддог гэсэн. Үнэн шүү. Нэг ингээд тэгээ зовлон зүтгүүрийг их үзээд ингээд ганцаардаад тэгээ хаягдаад ингээд зөндөө юм туулаад ирэхээр хүн ингээд бушхан хөгшрөө үгэл рүүгээ явах гэдэг шүү дээ тэр чинь тий. Ингээл бушуухан ингээд амьдрал ямар утгагүй юм бэ? Амьдрал чи яасан шудраг бус юм бэ тий. Ингээд бодож байгаа шүү дээ амьдрал яасан хэцүү юм бэ гэл тий. За тэгээд ингэж явж байгаад миний яг дээдлийн хайртай эгч маань нас орсон. Тэгээд эгчийн охиныг авсан миний том охин бол тий. Яг миний төрс эгч охин байгаа. Гэхдээ өөрөө хүнтэй суугаагүй. Тэгээд нэг өөрөө ингээд орон гэр байхгүй тий. За яг нэг ажил л байсан тий. Тэгэл ингээд болондоо гэл ингээд авчихсан байгаа жишээ нь. Тэгэхээр ингээд тэр явж явах үедээ маш олон зүйлийг эхэлж үзсэн. Би ганцхан нэг юм 3 хүн ажиллаар гараад орсон хүн биш тийм ээ. Өчнөө олон ажлыг хийжсэн сайн ясна муу тий. Одоо аль хүртэл. За тэгээд ээж аваагаа амьд байхад би их сургууль сурч чадаагүй. За энэ бас миний нэг дутуугийн мэдрэмж байсан. За тэгээд сүүлд нь ингээд няхлан мэрэгчлээ болсон тий. Дараа нь ингээд коуч болсон. Ингээд өөрийгөө боловсруулж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүнд боломж байдаг. За тэгэхээр няхлан мэрэгчлийг сурж байхдаа би бүр хамгийн хүнд үе дээрээ сурч байсан. Хамгийн хүнд. Хамгийн хэцүү бүр ингээд тий амьдрал бүр ямар хэцүү юм бэ гэж байгаа үедээ тий би ингээд цаашдаа ингээд явах юм бол ёлгтой ажил хийхгүй юм байна. Цалин мөнгө өндөр авахгүй юм байна гэдэг ингээд шүд зугаад ингээд хийж исэн үе байдаг надад тий өдөр нь одоо ингээд ажиллаа ягаад оройгоор нь сураад тэ ингээд явж исэн үе байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлүүд намайг ингэж те нэг юм дээр тулаад босч ир гэдэг ямыг ингэж өгөөд байгаа байхгүй юу. За тэгээд дараа нь яасан би хүнтэйс 31 настайдаа гэрэлсэн. За тэгээд 31 настайдаа гэрлээд яасан бэ гэхээр би өнөхөр шал өөр ертөнцид орж ирсэн. Тэгээд энэ надад сайхан байсан уу үгүй шүү. Би ч нэг ганцаараа явцсан хүн гинтл одоо хатам ээжтэй аавтай эмээтэй тэгэл амар олон ах トゥ тэй тэгэл ийм хүнтэй суугаалтай ингээл би ч нэг ганцаараа одоо зэрлэг адуу шиг явдаа штэ тий нэг ингээл зөстэй өөрийнхоороо гэл тий хичнээн одоо зовж исэн ч гэсэн тий гэтэл би амар олон хүнд таарах болж эхэлсэн тий за дээрэс нь би ингээ хадмуудтайгаа ингээ 9 жил хамт амьдарсан нэг хашаан дотор тий за тэгэл ингээл нөхөр за тэгэл нөхрийн хүүхэд ингээл зөндөө юм болж байгаа байхгүй юу. Би бүр ингээл тэг бүр амьдрал ч одоо ийм бүр хэцүү юм биш үү хүнтэй суусан ч бүр хэцүү биш үү гээл тэг бүр нөгөө энэ чи яага болохгүй наа гээл тэг бүр яг ийм зүйл рүү ороод тэгээд яасан бэ гэхээр нөгөө би маань маш нууцсан. Тэгэхдээ энэ бас жоохон төрөлхийн өвчний талаас байсан. Тэгээд ингээд яг л бол миний амьдралын зогсоол. За би энэс илүү цаашаа чадахгүй. Одоо тий би чадахгүй юм байна. Тэгээ би угаасаа тийм муу юм байна. Одоо өөрлөгөө ч ихэн штэ тий. Би муу юм байна. Би азгүй юм байна. Би хөв тавилангүй юм байна. Тэгээ надад одоо ийм хүн амьтантай амьдрах ийм хөв тавилан байхгүй юм байна гэх мэтчлэнгийн тий. Тэгээд ингээд нөхөрлөгөө салж байгаа яг тэр үед ингээд салж байгаа аахгүй тус тустай амьдраа. За энэ бол миний эргэлтийн цаг байсан. Яг энэ үед бүр ингээд эрен дээрээ ингээд тий толгоогоо тавьчих босч чадахгүйлаа л ингээл те. Тэгээс чинь хүний дэргэд ойлгохгүй шүү дээ нөгөөч. Нуугдаж үлэн шүү дээ. Нөхөртөөгөө хэрэлдэхтэй бол дан мань хэрэлдчихэд гараа явахаар нь үлэн шүү дээ. Одоо те нөгөө нэг хүнд муугаа үзүүлэх тийм юм байхгүй ш надаа. Тэгээд ингээд тэгчээд нөхөртөөгөө хэрэлдэхээр болохоор шүү дээ. Дотроо бол асар том шуурга явагдаж байгаа. Нөхөртөөгөө хэрэлдэхээр чамаас яхаа мó. Чамтай чамгүй амьдрна. Тэ зүгээр л салъя. Тэст нэрээ би эргэж чамтай нийлдэг хүн биш гэл те. Миний тань шарахны айц шүү дээ. Бүгд шарахны айц. За тэгээд ингэж яваад
За тэгээд ингээ уйлаад ингээ унаад ингээ те худгийнхаа яраад гівтж явах энэ үедээ би өөрөөсөө ганцхан асуултыг асуусан. За тэр үед би өөртөө ганц удаа үнэн хариулсан. Тэр нь юу вэ гэхээр за отоо чи яг одоо ингээ өглөө гэхэд яг одоо ингээ одоо чи өгч штэ те. Ер нь ингээ өгөөл ингээ цаашгаа ээж авах хараас ингээ явлаа гэхэд чи юунд хамгийн их харамсах вэ? Чамд ер нь харамсах юм бэ нү? Гэт ингээ асуусан чинь би аз жаргалтай амар тайван амьдарч үзээгүй өгч байгаадаа л харамсаж байгаа юм байна. Харамсаж байгаа байхгүй яг ингээд би нэг амар тийм хэрүүлтэй хатуу гэр бүл төссөн тий дараа нь ингээд амьдралын шуурганд би тайван байж үтсэнгүй шүү дээ өдөр болгонд мөнгө яаж авах вэ илүү яах вэ хүүхдээ яах вэ тэгхүү нөхгүй за дараа нь ингээд ирээл тий үнтэй суугаад айгүй лагэл бүх юм гоё юм болох юм бодсон чинь тий ингээд бүр л өөр юм болж эхэлж байгаа байхгүй юу тэгэл ингээл эхэлсэн чи би ерөөсө тайван тэр нэг аз жаргалтай амьдрал гэдгийг үзэхгүй л өглөөдөө за энэ нь л би амар харамсах юм байна гэд энэ зүйлийг ингээ харсан байгаа юм. Үйлээ гэдэг тэр яг миний дотроос дурсан доо. За тэгээд би өөрөөсөө ахаад нэг асуулт асуусан. Би аз жаргалтай байхын тулд юу хийсэн бэ? Чи юу хийсэн бэ өөрөө? Тэгээ эргээ бацаж гэртээ хамгийн их ууралт гэнэ. Хамгийн их загинд гэн би өөрөө заяа хамгийн их ингээ амраачтай гэдэг хахад амрахгүй яваад идэх нь би тий. Тэгээ одоо юу гэдэг маань нөхөр ч гэсэн аа ингээл би нэг гэр орны ажил мэлсэн ингээл хийгээл өдөр нь ажилдаа авчаад оройн нэрэл тий. Утга юм шиг бод ингээл ахаад би хин манай гэрийг шалгах гэдэг юм бөө мэд цэвэрлээд хийгээл тий. Тэгэл маань нөхөр ч бүр ингээл хагсаа бүтэн сайнаар бүр ингээл чи наадах хайчгал та гэл тэгэхээр хайлаагээд яах чи хийх юм уу? Чи би л хийнэ зү өөрөө хүнд хийж өгөхгүй юм байж ч те гэл ингээл тэгэл хийгээд энэ уурлаа хийгээд надад энэ гэрт би л хийж ийл гэдэг ингээд өглөөл хийгээд энэ заяа. Хэвээ бусдын сэтгэлгүй мэтгэлгүй гэж одоо явж байгаа шүү дээ те. Тэгэл нөхөртөө уурлахаараа би танаа гэрийн зарц юм уу гэж одоо ингээл энэ зүйлүүд болоод байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ эргээд би биш яагаад би тийхгүй байж болохгүй. Би нөхрийг амар гэдэл чи надад хайчаач тэгэнгүүт яагаад хайчиж болохгүй юм бол өнөөдөр би өдөржингөө ажилласан орой би хоолоо идчихэл унтлаа гэж яага хэвтэхгүй юм бол өөрөөсөө асууж эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ асуултуудад би айгүй үнэн хариулж эхэлсэн. За эхний ерөөс намайг яг босож ирэх. Тэгэл би яг энэ хувь хүний хөгжил өөрлөгөж явах явъя гэдэг юм орсон байхгүй. За дараагийнх нь бол гайхалтай зүйл нь юу вэ? Би энэ амьдралдаа айгүй том гурван багштай. Маш том гурван багштай. За эхнийх нь болохооросоо тэг яг тэр бас л аюу сайн би яг эргээ харахад би амьдралын амар хэцүү үеүүдэд аюу том зөв шийдвэр гаргасан байдаг. Яг манай Монголын түүх шиг шүү. Манай Монголын түүх яг ингээд сүрж явахдаа л хамгийн ухаалаг шийдвэр гаргасан байдаг шүү дээ. Тэ бүр юм нэг мөн үний заяа завхт гэдэг шиг тэ. Тэгэхээр яг хамгийн ихнийх маань болохоор яг энэ одоо материаллык амьдрал дээр те намайг одоо тэр оюут дисгүү зааж өгөөл те миний тэр дур сонирхлыг аюу төрүүлж өгсөн багш маань байдаг. За тэгээд дараа нь бол яадаг гэхээр энэ сүнслэг байдлыг те ойлгож өгдөг бас нэг багш маань байдаг. Тэгээд гурав дахь багш маань болохоор юу вэ гэхээр үнэнг надад харуулж өгсөн багш маань тэр бол Наара Томсон багш. Тэ? За тэгэхээр ихний багш маань бол Төвшин Жаргал гэдэг багш байгаа. Энийг бол маш олон хүмүүс мэдэх баг. Хоёр дахь маань Нанжаа гэдэг багш байгаа. Гурав дахь маань болохоор Наара Томсон гэдэг ингээ багш тэ. Тэгэхээр яах нь нэг нь яг амьдрал талыг, нэг нь тэ сүнслэг талыг, нөгөөх нь болохоор жинхэнэ үннийг харуулсан юм гайхалтай гурван багштай учирсан. Энийг бол би аюу том юм хувь өрөөл гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гурван хүнтэй учирснараа ингээд амьдрал яасан сайхан юм бэ гэдэг болцсон байгаа хгүй өнөөдөр те амьдрал чи яасан сайхан бэ амьдрах чи их гоё юм байт юм биш үү ер нь те тэгээ амьдрал дээр чи хүн ингээд яг өөрийнхоороо байна гэдэг чинь бас их гоё юм байт юм биш үү тэр одоо болтол би уурлахаа болцсон уу үгүй шүү дээ би уурлаа шүү дээ би ч хүн шүү дээ те надад асуудал тохиолдсон шүү дээ тэгэхээр яах нь би өмнөвшгөө байхад болчихсон гэсэн өмнөвшгөө байхад болцсон те өмнө нь одоо ингээд за өнгөрсөн жил нөхцөлөө явж байгаа бид нэг аварт орсон. Тэг аварт орсон маш тий. Тэгээд нэг ороход шүү дээ тий. Өмнө нь бол би тэрний дараа бол өстой боо юм болно нэрээ. Яг үнэндээ тий. Галс амар хэцүү юм болоо л өстой. Өстой ингээл хүмүүн л уцтаж эхлэе. Яах бол та тий. Тэгсэн чинь зүгээр л надад юу төрсөн бэ? Хүмүүс нь зүгээр үү? Тэгэл хүмүүс нь зүгээр үү? Тэгэл хүмүүс зүгээр. Окей, бус нь болно шүү дээ. Тэ бусд нь болно шүү дээ. Тэ харин ч ингээд бид рацтай байлаа гэл ингээл нэг тэр нэг юм тэврэлттэй. Тэгээ бид хоёр ингээд миний бүр яг тэр өдөр хийсэн бичлэг байдаг байхгүй юу? Хөдөөтэй ингээд ганц дотор ингээд одоо хэрий юм наалтаа болж тэ гэдэг нэг инээцэндээ нэг юм бичлэг байдгийг. Тэгэхээр энэ нь яаж юм гэхээр өмнөх отгоо бол тэхгүй байсан.
Би тэнд уурлан, сандран, тий амар хэцүү юм тохиолдчихлоо гэж бодно. Тий миний харах өнцөг шал өөр байсан. Тэгэхээр одоо нэгэнт болцсон. Одоо харин тий аль нь алиндаа тэр өөр төлбөрийг нөгөөд те аль нь алигаа өөр төлбөргүй болгоод тэгээд аль болох бие ингэж сайн бодох хэрэгтэй те эрүүл байна уу юм маань гинтэйг үздэй гэж харж үзэх хэрэгтэй шүү дээ те тэр нь айгүй чухлаа гэж ингээд нөгөө юмд хандах өөр хэлцээ байгаа байхгүй. Тэгэхээр нэг иймэрхүү зүйл би тэг ингэж боддоо шүү дээ. Магадгүй чиний яг өөрт чинь учрах багш хэн байх нь өстой мэдэхгүй те тухайн хүний л зүйл байх. Гэхдээ би зөвхөн хүмүүсийг коучтай ажиллаараа гэж хэлмээр санагддаг. Би сэтгэл зүйчийг бол мэдэхгүй шүү. Сэтгэл зүйчийг мэдэхгүй. Тэгэхээр яг нь коучтай ажиллаарай гэж яагаад. Яагаад тэгэхээр коуч нар ч нэр тийм сэтгэл зүйч шиг биш байхгүй. Нэг юм дээр ухаал байдаг биш байхгүй юу? Коуч нар зүгээр л үнэн яг өөрийн чинь үннийг өөртөө ч харуулаад өчтдөг. Тэгэл хүн гэдэг амьд чинь яг тийм ухамсартай юм болохоор яадаг вэ гэхээр шийдвэр өөрөө гаргадаг. Нэг басна аяг хурдан түргэн. Тэгэхээр чи зарим үгийг тийм байна гэж хүлээж авахгүй байх. Чиний шарх хөндөгдөн, чи хамгаалт ч үүснэ, чиний уур хүрнэ, эсэргүүцнэ. Үгүй штэ гэлтэй. Ингэн гэхдээ хамаагүй. Чи тэрийг сонсч усан л бол тэр өнцөг, үнэн өнцөг хүнийг зүгээр тайван суулгадаг дотроос чи ингээ хуулаад идэг байх. Нэрэж тийм юм. Нэрээ би бас тэгэхэд нэг тэгсэндээ гэд ингээд бодуулаад иглэн заяа. Тэгэхээр коучтай ингээ ажиллаарай гэж боддог. Ерөнхийдөө мэрэгжлийн хүмүүстэй ажил нь хамаагүй дээр санагддаг. Тийм ээ? Идэлчин би дээл ойд сурах гал ингээл зүтгэж яхаар зүгээр шууд ойдог хүнд нөгөө л мөнгө өгөөл дээлээ аваад гоё дээлээ өмсөх нь гоё үсттэй тий. Тэгэхээр яах нь би нөх одоо юу гэдэг инженер болж байгаа л байшин барьж суuna гэхийнхээ оронд зүгээр барилгын хүмүүс дуудаад авчираад мөнгөний төлөөд гоё байшинд ороо суусан дээр үсттэй. Яг энэ шиг цаг хугацаа ягаад цаг хугацаа надад аягүй чухал болсон бэ гэхээр би өөртөө ажиллаж ирснээс хойш цаг хугацаа надад маш үнэтэй болсон. Тэгэхээр яагаад тэгэхээр бид нар биш тий мөнх настай биш. Тэгээд зарим хүмүүс за дараа төрөлтөөл тгиймийг дахиж амьдрахаараа. За магадгүй дахиад амьдрч болох юм те. Амьдрдаггүйг нь мэдэхгүй шүү дээ. Гэхдээ яг магадгүй за болъё гэж бодъё. Тэгсэн чи өмнөх хинийгээ санах ч юм уу ч юм уу бас мэдэхгүй шүү дээ те. Ойлгомжгүй шүү дээ те. Тэгэхээр ганцхан удаа амьдрж байгаа энэ наснда өөрт чинь байгаа цагаа өөр хүмүүсийн өмнөөс амьдрч өгч битгий дуусгаарай. Хүүхдийн өмнөөс битгий амьдр. Хүүхдүүд чинь өөрсдийнхөө өмнөөс амьдрах ёстой. Нөхрийнхөө өмнөөс битгий амьдр. Нөхөр чинь өөрийнхөө тэр юмар амьдрах ёстой. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бас их жоохон бодвол их зүгээр гэж бодож байгаа шүү. Бодвол их зүгээр шүү. Маш чухал орон зай хэллээ. Да ялангуяа Монгол эмэгтэйчүүдийн дунд байдаг зүйл хүчирхэг эмэгтэй гэдэг нэрийн дор өөрийгөө бол бүр 50 тууцсан байдаг дөө 100%. Харамсалтай. Тэгээд өөрөө өөрийнхөө түүхийг хүмүүс чинь бас төдийлөн ингээд олон нийтийн хэрэгслээр гэхүү үнэнгээр нь ингээд тань шиг нэх өөрхөн цагаан энэ гэж ямар ч сүудэргүй мэт инээдний цаана ямар их давлгаа уналт бусалтыг туулаад тэгээд одоо өөрийнхөө үнэнтэй бол өөрөө л тулдаг юм штэ. Гэхдээ үнэхээр чадахгүй байх юм бол хүнээс тусламж аавна гэдэг нь их чухал зүйл шүү гэдгийг биднэрт дахин сануулсанд бас их баярлалаа. Тэгэхгүй бид нар чинь бас ингээд хүнээс тусламж авахгүй өөрөө л бүхнийг чадна гэдэг юм уу, эсвэл эрдээд байдаг юм уу, эсвэл нуугаад байдаг юм уу, нэг тийм тусламж авах талдаа бас жоохон маруухан байж магадгүй. Тэр тал нь сул хөгжсөн ч байж магадгүй тий. Тэгэхээр олон шалтгаан байх шиг байгаа. Тэгээд энийг дахин сануулж өгсөнд баярлалаа. Тэгэхээр одоо өнгөрсөн цаг дээр оцоогийн тухай ингээд хоёлаа ярьлаа шүү дээ. За ингээд ийм. Тэгээ одоо нөхөр нь таныг ооги гэж дуудахад ингээд гэрэл гигээ сайхан аз жаргалын хур нөгөө бүх аз жаргалын даавар тань дээр ингэж асгардаг байх нь шүү дээ. Яг ингэж асгарч байгаагаараа хоёр хүүхэдтэйгээ орчинтойгоо ингэж амьдрахад танд одоо хамгийн гайхалтай зүйл юу вэ? Амьдрал сайхан шүү дээ гэж та түр ихгүй хэллээ шүү дээ. Тэгээ бүр ингээ хөг дүүрэн. Тэгэхээр одоо яг ингээд аз жаргалтайгаар эдгээр зүйлсүүдэд хандхад юу нь ямар байд юм бэ? Тэгээ энэ нэг бас гоё юу л да. Маань нөхөр битэр чинь суугаад хоёулаа ийм аз жаргалтай байгаагүй штэ. Манайхаа байгаагүй. Тэгээ яасан бэ гэхээр би л өөртөө ажилласан чинь энэ зүйл ирсэн. Би нөхрийгөө нэг чархыг эдгээгээгүй. Би нөхрийгөө өөрчлөх гэж огт оролдоогүй. Зүгээр л өөртөөгөө л
ноцолдсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яах нь вэ гэхээр яагаад ийм аятайхан болчихсон бэ гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол бие биенийхэн триггер гэдэг байхгүй юу? За энэ дээр би ганцхан зүйл хэлчихээ жоохон ингээд нэг юм саяны асуултаас нь жоохон хазаана. Гэхдээ би буцаа саяны асуултанд чинь хариулна. Гэхдээ энэ зүйлийг би ингээд бүх монголчууд мэдээсэй гэж боддог. Тэгэхээр энэ юу вэ гэхээр шүү дээ. Одоо би ингээд 3 жил ингээд хүмүүстэй ажиллачлаа шүү дээ. Тэр эндээс яг ингээд харж байхаар хүн болгонд өөр өөрийн асуудлаа ярьж орж ирж байгаа шиг байдгийг. Бүгд өөр өөр юм ярьтыг. Гэхдээ яг үндэ гарталт нэг хитгэн шарахны симптомууд гэдэг байхгүй. Зүгээр хүн өөр өөрийнхөө л тайлбарлаад байгаа юм тэрийг. Яриулж байгаа 10 хүн яриулахад ерөөсөө нэг хоёр шархны тухай л ярьсан байдаг байхгүй юу? Тэ? Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ шарх гэдэг юмтай нэг удаан зурлаад ах хэрэггүй. Тэгээ дээрэс нь хүн яг тэр нэг асуудалд ороогүй үедээ эмч харахгүй шүү дээ. Хүн ингээ өвдөөгүй зүг зүгээр суучихсан. Эмчд очиж үзүүлээ гэд гүйдэггүй шүү дээ, тэ? Тэгэхээр яг тэрэн шиг хүн өвдөж байгаа үедээ л ирд юм л та. Тэгэхээр энд бол буруутгах арга байхгүй одоо ингээл те хөөе чи яагаад орж ирэхгүй байгаа ингээд ах хэрэггүй. Тэгэхээр өвдсөн хүмүүс л орж ирдэг. Өвдсөн хүмүүс л эмч хайдаг. Тэгэхээр зарим хүмүүс жоохон ухаантай хүмүүс гэдэг ч юм уу те яг өвдөхөөс өмнө урьдчилсан сэр бэлдэг. Тэ? Тэгэхээр та нар аль руу нормоор байна? Би бол өвдөжиж ирсэн хүн л те. Өвдөжиж ирсэн хүн. Тэр болтол яагаад ирээгүй вэ гэхээр би өөрийгөө ерөн их дайггүй хүн гэж бодчихсон шүү. Тэ? Энэ гэрт ер нь бол засахгүй ганц хүн үлдээ юу тэр нь би л байх гэдээсэн. Яагаад гэж? Тэгэхээр би чинь өөрийгөө бас ингээд хяндаг, тэ хэлэх үгөө боддог. Тэгэхээр би ч айжсаг. За би чинь тэгээ бас ингээд айгүй тийм сурах хэвтэй. Би ч эрүүл мэндэд анхаардаг. За ер нь бол би их гайгүй хүн. Харин эднэрийг л засчмаар байсан байхгүй юу? Ингээл нөхрийг те ингээл хүүхдүүдийг тэрийг энийг засмаар байсан. Тэгсэн чи яг үнэндээ бол нөө байсан эсрэгээрээ би өөрөө яг өөрөөрөө байгаад тахилсан чинь харин их дайггүй хүн байсан билээ шүү дээ. Яг өөрөөрөө байсан. Тийм тэр нэг дайггүй хүн байсан билээ. Тэгээд одоо тэр нөгөө миний гол ингээ хүмүүст хэлэх гээд байгаа зүйл нь бага насны шарах гэдэг чиний анхны гэр бүлд үүссэн шарах байгааз. Хорвол хий дээр сүнс болж ирээд чиний анхны гэр бүл штэ. Чи сонгоогүй гэр бүл. За энэ дотор чи анхны шарахыг авч байгаа. За хоёр дахь амьдрал чи юу юм? Чиний сонгосон амьдрал. За одоо хүнтэй суугаад чи өөрөө би амьдралаа босгоноо гэж сайхан амьдрнаа гэж явж байгаа. За бага насны гэр бүлд авсан шарах яг чиний үүсгэсэн амьдрал дотор сэтэрдэг. Тэгнээс нэг гадаа орчин дээр те ингээл сэтрээд хам баг байдаг байхгүй юу? Харьцангуй баг. Тэ нэг хүн намайг ууртаа хэллээ гэхтэл би тэрнтэй хэрэлдэл зогсоод авахгүй шүү дээ. Тэ нэг тийм нэг юм тэнэгт чи ингээл яваад өгнө. Нөхөр намайг тэгж хэлэх юм бол би алцсан шүү дээ. Чи юу нь юу вэ гээл те. Тэгэхээр яах нь нөхөр гэдэг бол эхнэр гэдэг бол чиний яг шархны триггер шүү. Чи чүдэнз нь нөгөөх нь зурвална байж идэг байгаа шүү. Тэгэхээр шархаа таниагүй те эсвэл бол шархтаа байжгаад хүнтэй сууж байгаа бол ерөнхийдөө нөгөө хүнээ яг шархаараа л татдаг. Яг шархаараа татдаг. Энэ бүр батлагдсан зүйл. Би тархины шинжлэх ухаан яриад байгаа шүү дээ. Тэгэхээр батлагдсан зүйл тий. Тэгэхээр яах нь вэ гэхээр та нар ингэж боддог. Манай монгол эмэгтэйчүүд айгүй хэлдэг. Чамтаа суухаас өмнө би чи өста мандаад бадраад тий цэцэглээд дэлбэлээд чамтаа суугаад би ингэсэн баггүй юу? Бараг чамаас өөр хүнтэй суусан бол би үдий тэхгүй байх байсан байхгүй юу? Ярьдаг байхгүй юу? Тэ? Энийг аюух ярьдаг шүү дээ бид нар ч. Тэгэхээр уучлаарай чи өөр хүнтэй суусан байсан чи шарах чинь чиний дотор байгаа бол дахиад чиний амьдралыг бүт. Ариж өөр хэлбэрээр. Тэ? Нэг бол нөхөрч бүдөө нэг бол нөхөрч өндөр туранхай байх л та тэ? Магадгүй эсвэл нэг тэтэн суул хоёр хүүхд гараад нөгөө ганц хүүхдтэй байх л та. Тэ? Эдгээр нь өөр байж болно. Гэхдээ чиний дотор байгаа мэдрэгдэж байгаа бүх мэдрэмжүүд чиний дотор байгаа учраас чамайг хаана тэндэл байна гэсэн үг. Тэгэхээр яг чиний дотор байгаа зүйлийн тэ тэрий чинь аяйгуу сайн сэтрэж өгөх хүн нь чамтай суудаг юм а гэж ойлгочул айгу энгийн баггүй юу? Ингээд суучул айгу. За тэгэл яах нь дан хоёулаа хамгаалтаар үзнэ. Тэрс ингээл бие биенлэгээрс байнга хамгаалт бид нар нэг баг болохгүй. Одоо нэг хүн болохгүй байгаа байхгүй. Хоёр эсрэг баг. Чамаас гоохгүй. Гэтэ хамт суучаад яа игээд байгаа юм бэ? Тэг гуйчаачтэй тэгээд ингээд хэлмээр байгаа ахгүй чи гуугаад тусламжаа авчаачтэй тэг ингээд тэг гэтэл нэг цэцэг авах гэж те болдогийн ихнэрстэй цэцэг аваа сайхан юм оо одоо ямар нэг ингэдэг ингээл тэг чи зүгээр өөрөө л хэлчихэ штэ би цэцэг авъя төрсөн өдрөөрөө гэж тэгчүүл цаа чи ингээл аваад өгчих байхгүй уг нь тэг тэгэхээр ингээд нэг юм яг триггер чинь триггерлээд манай энэ бүлдүүд хүмүүс гээл тэг яг тэгж триггерд хүн л таардаг байхгүй юу тэгэхээр миний хувьд болохоор яг энэ зүйл нь юу байсан бэ гэхээр би өөрөө орхигдсон шарахтай хүмүүс
орхигдлын намайг анзаарахгүй. Намайг ингээд бүр хаяад явцсан биш. Манай ээж аав намайг ингээд тэнд хаяад явцсан биш. Хамт байсан. Гэхдээ яах нь өөрөө харьцдаггүй, өөртөө холбоогүй, сайн муугаа ярьдаггүй, юм хэлэхэр сонсдоггүй тий. За тэгээ дээрэс нь яадаг вэ гэхээр би нөгөө ингээд аль нэг над руу айтайхан харан тэрийг бараадаа л ингээд явж байгаа л хөл рүү н ороод унтэн штэ нөгөө нэг олон их жаах нарынхаа. Тэгэхээр яах нь гэхээр ингээд орхигдлын шарах тий. Би айгүй тийм хинч биш юм шиг тэр 10 хүүхдийн доор ингээд амьдарсан байхгүй юу? Хинч биш намайг хинч анзаарахгүй хинч анхаарахгүй гэдэг нь хоод өгөхгүй гэсэн үг биш шүү дээ тий хоод өгнө хуц өгнө тэрийг нь бол өгöd байгаа гэхдээ яг миний дотор тэр юмнуудыг хинч анзаарч тий миний яриад байгаа юмыг сонсож тий анхаарал хандуулж ийм байгаагүй тэгэхээр би орхитлын шарахтай учраас яадаг би ерөөсөө нөхрөөсөө дандаа яг энэ дэр тэрэгэрцдэг за нөхөр маань ингэн хамт битэр ингээл явж байгаа л годамжинд ангийнх нүх тааралдаал тий маа нөхөр ингэ намайг машинд очиж сууж гингүүтэл би амар тийм сонир мэдрэмж аав тэрийг өөрөө үгээр хэлж чадахгүй нэг тийм голөгдож байгаа надаас ичж байгаа намайг нууж байгаа ч юм уу тий би хинчиш болж байгаа тэр мэдрэмж ингээ авагдчихж байгаа байхгүй. Тэгтээ тэрийг өөрөө мэдэхгүй явж байгаа шүү дээ. Тэгэл машинд ороод би мэдэхгүй ингээл дуугаа хураагаад ярмааргүй санагдаад уур хурчин. Тэгэл маань хөр орж ир чи хардаад байгаа мó гэхээр би чи хардаагүй шүү дээ. Тэгэхээр би ингээ би чамайг хартаж яад юм. Өө би чамшиг хүнийг хардагчгүй би баярл гэдэг ингээл хэрлээд байгаа шүү тэнд тий. Гэтэл дотор ч орхигдлын мэдрэмжийг чинь нөгөө шарахыг тэр хүндчглөө хөөе хүндчглөө. Тэ. За тэгвэл ингээ гэрте байжсэн чинь нөхөр маань ажилласаа орж ирэл шууд хадмих руу гүгэл орчлоо. Би ч одоо нөхөр ажилласаа ирж бас хоол халаагаал тэнд чинь нэг юм сууж байгаа шүү дээ. Гэтэл аав руугаа гүгэл орчлоо. Ахаал миний нөгөө хаягдж байгаа орхигдлын шахыг хүндчлөө. Ороод ирэнгүүт нь аавындаа хоол идэхгүй яасан чинь. Тэ. Чи одоо хайш ээжээсээ салж чаддгүй юм. Танаа ээж ч одоо хайшин чамаг одоо ингээд тэ гэр бүлээ тусдаа гарсан юм мэддэггүй юм. Аавын хоол идчихлээ гэх юм бол за тэгээд бүр дуусна шүү дээ тий. Тэгвэл ахиж би маргааш цааш гол хийхгүй шүү гэл. Яаж байгаа вэ? Эн чинь миний нөгөө бага насны хинч биш болоод байгаа мэдрэмжийг дахиж сэдрэгээд байгаа. Тэр хүн энийг мэдэхгүй шүү дээ тий. Тэнгүүд маань хөр надад юу гэж ялна гэж. Чи яагаад манай ээжд муу юм? Хөрхөд тэгэн шүү. Муу биш. Чи ээжд нь тий муу биш. Гэхдээ би өөрийгөө тайлбарлаж чадахгүй шүү дээ. Тайлбарлаж чадахгүй тий нөгөө яагаад байгаа ингээд штэ тий. Тэгмэт ингээд чиж тэгж л бодно л доо. Тэнийг юм чин. Тэгээ одоо нөгөө тий ингээд нэг юм хэлж штэ. Тэнгүүт нөгөөх нь чи надаар яалах. Зүгээр л инээгээл хоёулаа нэг оройг өнгөрөх байсан оройгоо би ингээд шархны тий тэр триггер явагдсанаас болоод ингээд бодоо олгочихж байгаа байхгүй. Тэгээд ингээд энэ хид үргэлжлээд ирэхээр нөхөр намайг ядаргаатай хүүхэн гэж харна. Би нөхрийгөө одоо тэр хүмүүс тий угаасаа намайг ойлгохгүй эсвэл угаасаа энэ нэг дандаа гэрийнхнийхаа гэдэг намайг тэгдэг гэлтэй айгу буруу орчуулга байгааз. Орчуулга нь синхронны биш байгаа даа зү. Тийм байна. Биш. Би ч зөв орчуулж чадахгүй байна. Өөрийгөө таниагүй хүн чинь зөв орчуулж чадахгүй байна. Тэгээд миний гаргаж байгааг ч нөхөр зөв ойлгож чадахгүй байна. Тийм биз дээ. Тэгээд ингээд манайханд дургуй юм байна. Би аавындаа орж болтгүй юм гэ тэгэнгүүт нь би өөрийгөө тайлбарлаж мэдэхгүй байгаа болохоор ээж аавтай хүн сайхан юм уу гэж хэлчихин заяа. За бүр ингээд холио бантан болж байгаа. Тийм байна. Миний анхны санаа бол юу вэ гэж миний анхны санаа нь одоо бол юу гэнэ гэж харин ч юм уу төрүүлээд ийшээ орохоор би яг гологдож байгаа мэдрэмж авдаг. Би амар санаа хаягдж байгаа юм шиг санагдаад байна. Чи төрүүлээд гэртээ орж ирчээ дараа нь орч болох уу? Би өмнө нь орчуулах хийгээд одоо жинхэнэ синхронны орчуулах хийж штэ өөрийгөө би ойлгож байна. Тэгээд ойлгосон хүн чинь нөхөр маань ингээд манай эхнэр те ингээд намайг ингээр л өөрийгөө хинч биш болж байгаа мэдрэмж аваад байдсан байна гэд тэгээд мэдсэн хүн чинь заавал тийчгүйгээд тахгүй ятта гэрээрээ орж иж гутлаа тайж шидчихэд жолтгоо ч юм уу те цүнхөө орон шидчихэд жолтгоо ингээд эхлээд гэрээрээ орсон шүү одоо миний нөгөө шахыг хүндхгүй юм хийж штэ те орсон шүү за би нэг аав руу орч идэрийгээд орох юм бол би уурах байх нь штэ би юусе ээж аавд дургу биш байх нь штэ. Тийм байгааз. Тэгэхээр орхигдлын маань шархны зүгээр ганцхан нэг юм илэрэл. Энийг ингээ яривал хүмүүс бас жоо ойлгох бах тий. Хоёлыг яриад байгаа юм ингээл даалт малт юм яриад харч хэцүү штэ. Тэгэхээр яаж нэг хэр би бага наснда одоо би та нартай нэг юм хэлье. За нөхөртөөгөө хань ижилтэй хүмүүс тий гэр бүлтэй их нартайгаа та нар ингээ хэрэлдээд хамгийн өндөр цэг дээр очиад хэлдэг үгээ ер нь жоо анзаараарай заяа. Хамгийн дээд одоо ингээл хэрүүлийн бүр ноёо оргилд очие заяа. Тэгээд очихдаа хэлдэг үгээ аягүй сайн өөрөө хараараа ямар үг аягүй тавтагдчихээн. Би бол дандаа би угаасаа чухал биш. Би угаасаа чиний тэнч биш үсттэй.
Би чиний хувьд хинч биш. Чи угаасаа намайг хинч гэж боддоггүй. Би дандаа энэ үгийг хэлээд идэв гэсэн. Ойлгож байна уу? Өөрийгөө анзаарсан байх нь шүү дээ. Тэгээ ингээ анзаараад бас тэг би ингээ гайхсан. Мөнгнөөс олсон маргаан байсан ч би чиний хувьд чухал биш гэж хэлхийн, хүүхдээс олсон маргаан байсан ч би чиний хувьд хинч биш л гэхийн те. Яг хоорондоо олсон байсан ч би явж байгаа л би чиний хувьд хинч биш үсттэй тэгээд унах юм. Тэ? Тэгэхээр яах нь би хүүхэд байхдаа орхигдлын хинч биш мэдрэмжтэй амьдэрсэн трийгээ дахин мэдрээд байна гэж дотроосоо уйлаад байгаа байхгүй юу? Тэ? За тэгээд дээрэс нас манай нүглээ том биетэй тэгээд юм өндөр хүн тэгээд ингээд дуу их өндөртэй за тэгсэн яах вэ тэр хүн чинь бас хаяж гэсэн уурлаа шүү дээ тэгээд уурлахаар амар чанга дуурдаг байхгүй надаар яалах гэдэг ингээд би тэр ингээд айдаг заяа би амар айдаг биш нөгөө яг тийм амар хатуу аавтай байсан учраас шууд л ингээд хамгаалт руу орж байгаа шүү дээ тэгсэх хэрнээ энэ айж байгаа мэдрэмжээр би юу гэж хэлдэг гэж би айж ийна гэж жижигрэхгүй заяа чамаа сайхан мó чи тэгээ зогчооч чи гэл тэг бүр ингээд улам ингээл те тэр хүний бүр ингээд байж ядуулаад байгаа байхгүй би ядуулж шүү дээ. Би байж ядуулаад шүү дээ те. Тэгэхээр эн чи юуг илэрхийлээд байна гэхээр ихтэй. Би сурсан ямаараа яваад байна шүү дээ. Одоо нэгсэнтэй би аавгаа хараад ээжигээ хараад амьдралаас нь юу гэж ойлгосон байна. Би өстой ээжиг ингэж тэг ингээд эрэгтэй хүний үгээр ингэж амьдрахгүй. Гэл одоо өөртөө бодсон байх нь шүү дээ те. Гэл дандаа ааваас асууж идэг дандаа ааваас ингэж идэг те. Өстой нэр би л ингэж эрэгтэй хүн дээрлэхүүлэхгүй гэл одоо бодсон байх нь шүү дээ. За энэ нь яваад байна нэгт. Тэ? А гэтэл тэр хашгираад орлоод байгаа хүнээс айж байгаа нь би ааваасаа айжсан охины юм нь яваад байна. Тэ? За тэгэнгүүтээ өөрийгөө би хамгаалах ёстой гэдэг юм маань яваад надад хамгаалт маань явж байна. Улам том болно. Чамаас сайхан мó. Чи яаж анхахгүй завчрлаа. Тэрншгээ авчид өччих тэгвэл. Ингээл би амар том болж байгаа мэдрэмжийг ингээл гаргаал тэ. Айгаагүй айхгүй заа юу гэдэг. Тэ нэ өвтгөө гэдэг уйлчдаг шиг яг тийм юм яриад байгаа байхгүй тэ. Тэгэхээр эн чи юу хэлээд байна гэхээр би өөрийгөө буруу илэрхийлж шít. Шарахаар илэрхийлж байна. Тэгэхээр манай нөхөр намайг хайрлах биш. Намайг тэнэг хүүхэн гэж ойлгож шít. Одоо тийм ингээд тэгж ингээл зал хүний ингээл байж ядуулаад станараа тэг тэгдэг гэж бодох нь шүү дээ. Гэтэл одоо би яг энийг мэдсэн учраас шууд нөхөртөө хана хайрлах өндөр дугаар битээ орл. Өндөр дугаар битээ орл. Харин чамайг аяархан хэлсэн сонсон шүү дээ. Аяар хэлсэн сонсон. Харин чамайг өндөр дугаар яхаар би айгаад идэм байна. Айгаад идэх учраас би өөрийгөө хамгаалаад чамтай хэрэлдээд идэм байна. Гэх мэтчлэнгээр одоо тийм нэг хүн идэгтгэхэд хажуудлахын хүний триггерийг ингээ өөрчлөөд иж болдог байгаа даа. Нэгөөсөө би нөхрөөгөө өөрчлөх гээд байгаа биш. Өөрийнхөө мэдрэмжүүдийг хэлээд байгаа зү. Би чамайг ингэж байгаад байна. Тэ? Тэр нь би яг хаягдаад байгаа юм шиг санагдаад байна. Тэр зарим эмэгтэйчүүдээс бүр ингэдэж чи тэгээ нөхрөөрөө яалахмаар байгаа гэхээр мэдгүй. Тэгээ өөрийгөө мэдхгүй нөгөөх нь заа юу. Тэгэхээр одоо яах нь хүний хамгийн чухал зүйл нь өөрийгөө мэдрэх аягүй чухал байгаа. Энэ зүйл тэгэхээр хоёулагийн мэдээж яриа ингээд те хугацаатай дуустаар нь тэгэхээр яах вэ гэхээр хүн өөрийгөө ингэж ойлгож ирэх юм бол амьдрал өөрөө аягүй зугаатай атал явдалтай яг нөгөө мэдэрсэн те яг тэр нэг инээх нь хүрт үнэн болдог. Инээх нь зарим хүмүүс худлаа инээд шүү дээ. Би ч одоо худлаа инээд байсан шүү дээ. Одоо бүх хүмүүс инээгээд инээх л ёстой баг таа гэх те инээж те ер нь бол те хүмүүс намайг магтах юм бол надад худлаа санагддаг. Тэг наана ингээд за баярлалаа гэж байгаа шүү дээ. Цаана ингээд тэр нь надад наалтахгүй байгаа. Чи сайн байсан. Наалтахгүй шүү дээ, тий. За эсвэл бол яах нь гэхээр амархаар би гимшээл шүү дээ. Хөвдөхгүй байгаа гэсэн үг биш. Хөвдөж байхдаа л би нэг юм за одоо нэлээ хөвдчихлээ гэх би нэг гимшээд шүү дээ. Нэг дотроо нэг ингээд эсвэл нэг өдөр тий ингээд цаана нэг юм үлдээд аягаа ингээд угаахгүй тэр угаалтар торхичгоор шүн удчихдаггүй байхгүй юу? Юу ахад тэрийг 5 минутанд угаал хийчих шít босдог юм гэл те. Ерөөсөө хүн ч ерөөсөө энэ дандаа бидний бахан гэсэн сурч үздэг. Тэ? Тэгэл бухимдал. Тэгэл хизээ нэгэн цагт юу. Тэг би бүр яг өөрт маань ч гэсэн байсан зүйл. Ингээл яг гэр мөртөө ингээл заримдаа ганцаараа сайхан ингээл хөвчиж нөхөр ороод би босдог. Яагаад ч юм. Тэгэл тэргээр хөвчиж чаддаггүй. Босоод энэ миний нөгөө ааваасаа харсан юм шít. Манай аав ажлаас ороод ирвэл бид нэр баг угаасан аяга дахиж угаагаа шүрцэн хогаа дахиж шүртэх хүмүүс аахгүй юу? Ингээл бочгнаал ингээд ирж ийн ингээл те. Тэгэхээр яах нь вэ гэхээр эрэгтэй хүн ингээл ороод ирэхэд би ингээл юм хийж явах хэрэгтэй юм шиг тэр нэг мэдрэмж нь надад байгаад шүү дээ. Тэгэхээр хүн өөртөө ажиллана гэдэг нь бол аюу гайхалтай зүйл. За тэгээд энд хоёулаа яриа ерөнхийдөө бас жоохон өндөрлөг тийш хандж байгаа бах. Тэгэхээр нэг зүйлийг хэлье. Одоо ингээд ярахад та нар маань ойлгоод чинь хүн өөрийгөө аюу буруу орчилдог байгааз.
өөрийгөө мэдэхгүй байгаа учраас буруу орчуулдаг байгаа байхгүй. Тэгээс муу биш. Би ерөөсөө одоо ингээд нэг ч хүнийг муу гэж харж чадахгүй байгаа байхгүй. Зүгээр л энэ хүн мэдэхгүй байгаамаа. Зүгээр л энэ хүн өөрөөр орчуулж байгаамаа. Зүгээр л Яг энэ хүн үнэ. шархаараа явж байгаамаа. Тэ зүгээр л бас сурсан тэр хамгаалтаараа явж байгаамаа гэдэг зүйлийг хараад байгаа. Тийм учраас би нэг юм ном карттайгаа ажилтдаг нэг юм хийгээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр би онл юусэн ярихгүй байхгүй. Чи токсин синдромтой, чи одоо юу гэдэг үл хайхрагдах, шарахтай гэж ярихгүй байгаа байхгүй юу? Яг л саяны ярьсан шиг. Чи одоо ингэж ярьдаггүй. Тэг чи ингэж ярьдаггүй. Тэгэх юм бол хөө наа чи энэ шүү дээ. Тэ тэгэх юм бол одоо чи наанаас ингэж гарна шүү дээ гэд нөгөө энэ зүйлийг ингээд хэлэхгүй бол хүмүүст ингээд онл ярихаар хүмүүс өөртөө нааж авч чадахгүй. Би ч гайгүй, би их гайгүй шүү дээ. Манай нөхөр чи гайгүй гэх нэг тийм юм яриад явж идэг байхгүй. Гэтэ гайгүй биш. За дээрэс нь та нар маань би цаашдаа яах вэ гэж айгүй хүмүүс асуугаад байдаг байхгүй. Надад зориг алга, алсын хараад тий. Би ер нь хин юм бэ? Би ер нь яах гэж төрсөн юм бэ гэдэг асуултад айгүй асуудаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг хэлье. Чи яах гэж төрснөө мэддэг шүү. Өөрөө мэддэг. Чамд лам хэрэггүй, чамд ямар нэгэн тий одоо мундаг тийм эрдэмтэн ямар нэгэн том мэдлэг хэрэггүй. Чи өөрийгөө яах гэж байгаа мэддэг. Гэхдээ яах вэ гэхээр тэрийгэ чи мэдэрч чаддаггүй болцсон байдаг. Мэдэрч чадах болцсон байдаг. Тэгэхээр тэгээд за мэдчихье. Мэдсэн ч гэсэн өөрийнх нь талд зогсож чадах болцсон байдаг. За энэ дэр нэг хөргөн жижигхэн жишээ авчи. За нөхөртөө суугаад 1-2 жил болж за энэ нэг л биш хүн байна гэд би ер нь мэдэрч байгаа. Айгу өнгөрөх үе юм байна. Зарим жоо уудг юм байна. За тэгээ уухарж авиртай юм байна. Ингээд би мэдээд нь шүү дээ. Би энд байх уу, болох уу? Би энэ хүнтэй байвал яах вэ? Би одоо итгэж чадахгүй шүү дээ. Тэнд нэг тийм ингээд амар тайван. Оо би өөртөө хайртай шүү. Одоо хэд хэдэн хүүхдийг гаргана шүү. Чадахгүй шүү дээ, тий. Тэгээд байгаа хэрнээл тэрийг жоохон цааш нь нягтлал шалгачих чаддаг. Мэдээгүй юм шиг, хараагүй юм шиг өнгөрөөгддөг. За тэгж байгаа болох байлгүй дээ. Нэг л өдөр ойлгох байлгүй дээ. Тэгж байгаа өөрчлөгдчихдөг бахмаа. Уучтаарай. Өөрчлөлтийг ямар үед хийдгийг одоогийн байгаа алхмаас өөр үйлдэл хийж ижил тэр тухайн зүйл өөрчлөгдөн шүү дээ. Тий? Тэгэхээр тийм юм хийхгүй мөртлөө хүлээж байгаа. Хүүхдээ ухаарахыг хүлээж байгаа гинэ. За тэг том болоод ухаарад ойлгох байлгүй гинэ. Чи өөрчлөлтгүй бол хүүхд чинь ухаарахгүй улам шархлал дуусна. Өөр юу ч биш тий. Тэгэхээр энэ зүйлийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Мэдчихэж байгаас тэр юмхтэй мэдрээд байгаас тий. Энэ нэг л эвгүй хүн байна да. Би энэ хүнтэй насаараа амьдарч болох болоо. Яа тийм блэ гэл ингээ бодоод байгаа хэрнээ. Тэр мэдрэмжэндээ итгэж чадахгүй байхгүй. За болий. Эртхэн дээр хоёрхан жил амьдарсан дээр болоод тий. Би арай зовлонгүй амьдрал өөрийгөө ингэж жаргаж ах амьдрал сонгоё гэл. Явбастай ахгүй гэн. Тэгсэн чинь үгүй. Тэрийгэ мэдрээд 30 жил явцсан. Би анханасаа мэдчихсэн. Анханасаа л ийм авиртай байсан. Тэгэл хөгшрөөл өөрчлөгч юм болов гэсэн чинь залуу тэнэг чи хөгшин тэнэгэл болт юм биш үү гэлтэй нэг юм. Тэгэл өөрийгөө амар твцснээ гайхаар тий. Битгий твцснээ гайх. Манайхан твцснээ гайхаж байгаа хүмүүсийг одоо би харахаараа чист их том алдчих юм даа гэж боддог. Надад битгий бахархаад ах зүйл юусоо биш шүү. Тэ амар их бүгдийн нуруунд дээр үүрснээр битгий бахархаараа наа чин зүгээр л биш шүү, нөө шүү, нөгөө тал нь байд юм байлаа шүү, тэ. Чи яагаад бусдын төлөө ингэж их өөрийгөө золиослж иж хайрлагдана гэдэг юм бэ? Чи бүрээ ерөөд бас хамаарлын бүр юм симптом байдаг байхгүй. Тэр хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр би өөрийгөө хэр сайн золиослсноороо өөрийгөө хэр сайн орхисноороо, өөрийгөө хэр сайн ингээ үлдээснээрээ, өөрөө хэр сайн тэр хүмүүсийг аврах гэж гүйснээрээ, өөрөө тэр хүмүүст хэр их мөнгө зориулснараа, хэр их сэтгэл зориулснараа тий энүүгээрээ одоо чухал хүн болж үлдэнэ гэж боддог. Үгүй шүү чи зүгээр өөрийгөө тийм их хэмжээгээр л алдчихин, тийм их хэмжээгээр чи өөрийгөө хаяж чинь, чи өөрийгөө гаргуунд гаргаж чинь. Өөр юу ч биш тий. Тэгээ ямар санд дараагийн 8 гэж байхгүй шүү манайхан. Тэгээ 2 дахь 3 дахь би чи одоо нөгөө нэг тий бодоорой гэж. Би тэрийг аягүй сайн бодох хэрэгтэй шүү тий. Тэгэхээр энэ зүйл нэр аягүй чухал зүйл шүү. За тэр миний ер нь тий дотор нэг иймэрхүү. Иймэрхүү. Тэгээ нөгөө хүн болгоны дотоод зүйлс чи өөрөө гайхалтай. Тэгээд би ч бас нэлээд олон хүнтэй ярьжсэн. Тэгээ нөгөө
туулсан бүхэн яг үнэн байдаг. Үнэн үг өөрөө ярилцж байгаа болоод сонсож байгаа хүний сүнсэнд яг бүр мадаг байхгүй очиод байдаг. Тэгээд тийм ч учраас хүн толгой дохиод байдаг болов уу гэж би ер нь боддгийг. Өөрийнх нь үнэнтэй яг ингээд толоод тэгээ үнэн чи өөрөө таны миний туулсан үнэнгүүд зам л өөр болохоос шүү дээ. Нухчаанууд нь л өөр болохоос ш очивол тэр нэг мөргөлдөж байгаа үнэнг бол хүн өөр өөрийнхөө л тэмцэрдэг юм шиг байна гэж өөрийнхөө амьдралаас л би тэгэж хараад байдгийн. Тэгээд гүмөр хөөрөлдөө маань уламжлалт асуулт байдгийн. Тэгээ хоёлаа энийг хоорондоо хөөрөлдөөд тэгээ жаргая. Та маань үнэтэй цагнаас хоёлаа чинь цаг 15 минут болсон байна. Одоо цагийн гайхамшигыг та гүн гүнзгий талаар нь эсвэл гүйхэн талаар нь аль ч талаар нь тайлбарлаж болно. Одоо цагийн гайхамшигыг олохоо коуч та юу гэж харж байна вэ гэж асуув. Одоо цаг ерөөсөө энэ амьдрал шүү дээ. Одоо цаг гэдэг чинь өөрөө амьдрал аа. Тэ бид нар ямар нэг юмд хүрээд тэгж байгаа дараа амьдрнаа гэсэн тэ энэ би ээжийнхээ юу хэлэх гээд шүү дээ. Насаараа 10 хүүхдийн төлөө яваад тэ явчаад за 10 хүүхдүүдээс тэгэл хөдөлгөөний дөрөнд гараан заяа гэж бахан ма ярьж байгаа ингээд болохоол тэгэл за одоо л одоо өөрийнх нь цаг гэсэн чи үгүй тэр хүн хэвчээ. Яа, миний интернет залаг юм тий. Нэг интернет жоохон тасрах шиг боллоо тий. Тэгэхээр одоо цагийг яг одоод нь одоо идлээд хэрэглээд тий авчих хэрэгтэй. Тэгэхээр шархтаа хүн бас энд айгүй боломж бага штэ. Бага. Чи одоо хөвтчихэж болно. Хөвтчихэж болно. Гэхдээ яг тэр хөвтчихэж байгаа үедээ зөвхөн хөвтгээ хийгээл тарих мархаа хоослоод яг амрах дээр төвлөрч чаддгүй л байхгүй юу? Хөвтөж байгаа л одоо нөгөө хүүхдийг яах вэ? Одоо өнөө өрөө ямар хоол хийх вэ гэж бодоод хөвтчихэдэг байхгүй. Тарих чинь аль эрт төрүүлчихсэн байна. Тэг явчихсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бага насндаа харьцуулалт гэдэг зүйлээр их орсон хүмүүс одоо цагт байх боломжгүй баг боломжгүй. Тэг. Тэгэхээр ерөнхийдөө шархтаа хүмүүс бол тэг янз янзын айцын шархны хүмүүс ерөнхийдөө одоо цагт байх боломжгүй. Тэр би ч одоо цагтаа байх гэж хичээж байна. Одоо бол тий байх гэж хичээж штэ. Гэхдээ бас бүрэн биш штэ. Бүрэн биш. Би чи ямар тэр гэгэрч мэгэрч амтан биш тий. Нөгөө гэгэрчээгүй болохоор бас л цугал төрөөлөн шүү гэдэг шиг л тий. Нэг тийм юм бас байгаа штэ надад чи. Тэгэхээр ерөнхийдөө би одоо цагтаа байхыг л хичээж байна. Хичээж байна тий. Хичээж байна. Одоо би яг ингээл чамтай ярьж байгаа бол яг л энэ ярьж байгаа юм даа л. Тэ ороод хэрвээ одоо энэ дуусаад би өөрийнхөө юм хийн. Гэтэ яг л тэр лүгээ ороод хүүхд маань ээж гэж гараад ирвэл яг л хүүхд рүүгээ ороод тэ ингэж амьдрах нь өөрөө миний амьдрал явж байна. Амьдрал үргэлжилж байна тэ. Тэгээс амьдрал дараа нь гэж байхгүй шүү. Тэгж байгаа. Манай аав тэгдэг үсэн. Өдөр тоглож байгаа хүмүүсийг хараад энэ сайхан залуу насндаа юу ч хийхгүй өдөр тоглож хүүрээ хийнэ гэл. Манай авч бас их хараана л та. Тэгэл хүүрээ хийдэг байна. Одоо хөгшрөл одоо тэрэнгүү улсч тоохоо байгаа хүнч тоохоо байгаа ирэх насн дээр л тоглож хөвтнээ згээл те бүр тоглоомын хөтөлбөр эсэргүүцдэг байсан байхгүй яг ингээд хөгшрөө тоглох юм байна л та хөрхий те гэтэл яасан бэ гэхээр хөгшрөөд нөгөө хүн чинь хөтөр тоглохгүй шүү дээ одоо сураагүй одоо тэр аягүй сонирхолгүй угаасаа чадахгүй тэгэхээр сууд сураагүй тэгээ тэр зүгд нь ч өөрийнхөө сонирхлыг татахгүй өөрөө тоглож сураагүй өөрөө тоглож сураагүй тэгэхээр энэ хүн яана гэж хөгжсөнийхаа дараа тоглоно гэж бодож байна. Үгүй. Хөгжсөнийхаа дараа одоо хүүхдүүдийг харна. Ойлгож байна. Одоо ингээд хүүхдийнхаа амьдрал руу орно. Одоо тэнд нэг юм зохион байгуулах гал ингээд та нар би мэдэж байна. Одоо та нар инг наач юм байна те. Нааш намайг наа хүүхдий чи би хараад байгаа тэр цэцэрлэгт мөнгө өгч явахаар гал ингээд. Одоо ингээд эхэлдэг байхгүй. Тэр тоглоо суухгүй. Харин тоглож суух гэж байгаа хүн яах вэ? Залуу басаал тоглолт. Залуугаас л ганц цагийг ч юм уу 30 минутыг ч юм уу тэрэндээ зориулж исэн хүн тэгнэ тий. Тэгэхээр би одоо зарим хүмүүстэй тэгэх гээд байгаа байхгүй. Би төрсөн байгаамаа тий би станараа тэгж байгаа л станараа 2 3 жилийн дараа хүүхдээ нэг хүлд оруулж байгаа тэгэл станараа дасгал хийндээ тэр гэдэм. Тэгээ би шүү чи хэрвээ тэгэж үнэхээр хүсэж байгаа бол өнөөдөр л зүгээр 10 минут зүгээр л 10 минут босоод нэг тий гар бүлдээ ингээд хөдөлгөөл нь жоохон тэгчээрээ. Тэгэл тэрийгээ л өдөр болгон хийгээд байх юм бол чи 3 жилийн дараа үнэхээр тасгал хийн шүү. Тий хийн шүү. Тэгэхээр төгсийн синдромтой хүмүүс л яах вэ гэхээр тийм жижиг зүйлийг амжилт гэж хардаггүй. Тий нэг л өглөө гараал. Тэгэхээр энэ хүмүүс амар хувцаа бэлдэн штэ заяа.
Тэгээд ч пүүзээ, эртүүзээ, үүргэвчээ одоо ингээл бүх юм бэлдэн штэ. Тэгэл нэг л өглөө гараад тэрийг өмсөж сүп хат гэл төгс хийх гэдэг байхгүй. Гэтэ тийм байхгүй штэ. Тэгсэн чил тэр оройн биеинд булраал тэгэл маргааш нь явахгүй штэ. Тэгэхээр яг өдрийн 10 минут гэдэг чинь өөр аюул чухал шүү гэдэг зүйлийг хэлье. Тэгэхээр одоо гэдгийг бол би зүгээр амьдрал гээл тодорхойлчихно. Би өөрөө тэгж бодсон. Тавч өгөө тодорхой тэгсэн мөртлөө яг л одоо яг амьдрал чинь яг одоо цаг байгаа шүү дээ. Тэгээ таны маань ярианаас дард гэж зүйл байхгүй. Хэрвээ мэдчих юм бол бүгдөө ил байдаг гэдгийг биднэрт бас их тий. Тэгээ ингээд нөгөө дард ертөнцийн ил ертөнц гэдэг ингээд хоёр ингэж хуваачаад нэрэл далд юм шиг гэж бодохоор үгүй уулын тэгээд тэд нар биднэртээ энэ зэрэгцэд байж идэг. Мэдхүү мэдхгүй юу асуулт тавих уу тавихгүй юу. Тэгээ та тэр бодолд хэрвээ нулимсэн дунд тэр бодол орж ирээгүй бол өөрөөсөө чи юу хийсэн бэ гэж асуугаагүй бол энэ сайхан бүсгүйтэй өнөөдөр хоёлаа ярилцаад суухгүй ч байсан байж мэдэх юм тийм ээ. Тийм. Үнэн шүү. Тэр сайхан цаг хугацаанд өнгөрс нөгөө уулзаж учирч одоо байгаа тэр бүхэнд талархах гэдэг нь их чухал юм шиг байна. Тэгээд гүмөр хөрөлдөөний маань төгсгөл талархал байдгийн. Өнөөдрөөс одоогийн яг нэг гинэн цагаан яг өөрийнхөө үнэнгээрээ байгаа энэ оцоог бүтээхэд маш олон хүмүүс танд мэдээж талархах юм зөндөө байгаа. Тэгээ энэ сайхан хэлдэж байна. Баярлалаа. Гоё юм тий. Талархаж өнгөрөөд гэдэг нь. За тэгэхээр мэдээж эргэн тойрны бүх хүмүүстэй. За тэгэхээр бүх одоо нэг юм учирлууд зүгээр яг гар шүргээд өнгөрөх байсан ч болно. Учирлууд тий. За тэгээ өнөөдөр бас подкастт одоо урьж оруулсан залуудаа тий. Би би нэг огт танихгүй шүү дээ тий. Тэгэл ингээл бас нэг за ярилцъя гэж ороод ирж байгаа. Тэгэхээр энэ золоодоо тий чамдаа бас баяр хүргэе. Тэгээд чамдаа бас баярлалаа. Тэгэхээр талархлаа. Тэгэхээр бит хоёрыг үзэж байгаа тий магадгүй өнөөдөр магадгүй дараа нөхөд үзэх тэр хүмүүст тий та нар минь ч гэсэн нэг л зүйлийг аяг санаж яваарай. Чи буруу биш ээ. Буруу хүн гэж байхгүй. Мдээгүй хүн л гэж байгаа шүү тий. Тэгэхээр мэдчих юм бол далд гэж байхгүй. Дээрэл ил болно гэдэг зүйл нь айгүй чухал шүү. За дээрэс нь Монгол ээж нар минь ээ. Эрэгтэй хүмүүс битгий гомдорой. Би өөрөө эрэгтэй биш болохоор тий. Яг эрэгтэй хүмүүстэй ингэж мэдэрдэг гэж хэлж чадахгүй байгаа юм. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдтэй бас ингэж зориулаад хэлэхэд тий. Үнэн байгаарай. Үнэн байгаарай. Өөртөө ядахтаа үнэн байгаарай. Тэгэхээр хүнд бол худлаа ярьж болно. Хүний хажууд дүр эсгэж болно. Хүнд таалагдах гэж хичээж болно. Харин өөртөө бол жоохон үнэн байх нь аюул чухал шүү гэдэг зүйлийг бас хэлье. За дээрэс нь би өөртөө аюул талархах дуртай. Тий, өөртөө талархах дуртай тий. Чи минь сайн байлаа. Тий. Бас төдийгөөс өдийг хүртэл ингээд орхиогүй тий ингээд бас тэр хооронд 9 жорыг болсон ч гэсэн тий ингээд унж босоод ирсэн тэгээд ингээд өнөөдөр бас амьд байгаа даа хэрэг талархаж байна. Өнөөдөр амьд байгаа бүх хүмүүстэй талархаж байна. Тэгээд дээрэс нь бидний өглөө нүдээс ирээд нээгээд өнөө өглөө нүдээс ирээл ингээл тий ингээл нээгээл босч ирж байгаа нь өөрөө өөхөх хэрэгсэлтэй гэдгийг аягуулсан санаарай. Үхэл бидэртэй дандаа хамт авахгүй юу? Зүрх хөтөлцөл явж байгаа тий. Тэгэхээр нэг юм мөнх настай мөнгөн бөхстэй юм шиг явж байгаад манайхаа тий өөрийгөө залиаслж явж байгаад дараа нь тэгээд маш их харамсал донд бити ороорой. Тэгээд дээрэс нь маш их жаргалтай ээжийг харж өссөн охтууд тий өвгүүд жаргалтай амьдарч чаддаг. Тий. Бид нар өөрсдөө зовчоод хүүхдээ чи жаргалтай амьдраарай гэвэл хүүхд чинь юу хэлээд байгааг ч ойлгохгүй. Жаргалтай амьдрал гэж яахыг хэлэх юм бэ гэдгийг ойлгохгүй. Яа тэгэхээр чи мөнгө олохоор л жаргалтай юм шиг харагддаг байсан учраас. Бүгд чинь мөнгө олох юм байна. Их мөнгө олох юм байна л гэж ойлгоно. Тэгэхээр яах нь жаргалтай амьдраарай. Тэг бүх юм дээр юм хөнгөн шингэн жаргалтай байхыг одоо хүсье. Яа баярлалаа. Баярлалаа. Аз жаргал гэдгийг хүн өөрийнхөө л тодорхойлдог байх. Гэхдээ энэ том ухагтхууныг маш энгийнээр нэрэл хүүхдүүдтэй аз жаргалтай ямар ч асуудал бэрхшээл тохиолдсон түүнийг ухаанаар их юм уу мэдхгүй тэр хүүхдтэй нэг тийм хөнгөн хэлбэрд авч болдог гэдэг нэг арай өөр өнгө сүлэлтэй нэг хүүхдүүдэд харуулж чадвал яг л тийм хүн болно шүү гэж дахин биднэрт сануулсанд маш их баярлалаа. Тэгээ өөрийнхөө дотоод ертөнцийг танин мэдсэн тэр танин мэдхгүйгээрээ бусад олон хүмүүсийн гэрэл гээгээ болж байгаа таны ажилд хамгийн сайн сайхныг хүсье. Өөртөө хүсдэг хамгийн дэлгэр бүхнийг хүсье. Тэнгис дэвэгдэж газар тэтгэгдэж сайн сайхан амьдрах болтугай гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Баярлалаа. Сайхан амраарай. Сайхан амраарай. За.